Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Ямар содгоорч байна хоёр цуурсан хоёроо гэж яах шиг. Үхри баас шиг л юм бол. За манайхан дахиад Эркаг шоолоход бил нөө. 2 3 Өглөөний мэд. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаарыг хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 вебсайтаар бөмбөрсгийн өнцөг болон бүрээс биднийг сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэж кириллээр бичиж хайгаад биднийг дагаад бидэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлээрэй. Яг одоо Улаанбаатарын өглөө дүрстэй нэвтрүүлэг маань эхэлж гисэн байна. Радиогийн 1-р студид Эрка Очра Заяа найруулагч Мизо ажиллаж байна. Бидэнтэй хамтаага сонсогч танд баярлалаа. Радиогийн шууд утас 9986 1045. За тэгээ бүгдэнд нь өглөөний минь төргий хамтдаа юурыг ороорой. Ороо шеэрлээрээ. Юу нэвтрүүлгээл үстэй. тодорхой хэлээ чи. Юуг ингэд ойлгочихаач тээ. Яа гэсэн Юу руу харуулах гээд байгаа юм бол гэж бодлоо За шүү. юм шеэрлээ. Нэвтрүүлэг эхлэнгүүт меншн давалгаа явдаг. Тэгэхээр одоо хамтдаа меншн давалгаагаа явуулчих. 100 айл барилгын материалын дэлгүүр гинэ. Энэ рүү ширэлчихв. Яа. Яа тий. Барилгатай хүмүүс гайгүй мөгтэй. Би нөгөө ээжүүдийн групп байдаг шүү дээ. Цэцгэж гарна доо. Цэцгээ гэдэг нэрээр байдаг аахгүй юм нэг. Морины зурагтай цэцгээ гэдэг нэг юм гэдэг. Баамар хэрүүл хийдэг те. За тэр нэрээрээ би ээжүүдийн групп руу шеэрлээ. За юу яг одоо меншн давалгаа яваад эхэлж байна. Меншн давалгаа ямар учраа удагтай вэ гэх юм бол маргааш 2 дахь болон дээр бэлэг болон өрнөө. Бэлэг болон яадаг вэ гэхээр 7 хоногийн даваагаас баасан гаргийн хугацаанд бидэнтэй хамтдаа өглөөг өгсөнд баярлалаа гэд бидний зүгээс бяцхан бэлгийг бэлтгээ. Энэ удаад гэвэл таны хүүхдийн өсөлтөд зориулаад өсөлтийнх нь одоо яг нэг төлөвлөгөөнд нь зориулсан мэрэгжлийн эмчтэй хамтарсан энэ бэлгийг танд өгөх гэж байгаа. Тийм учраас та меншн давалгаандаа нэгдснээр нэг боломж, зүрхэн давалгаандаа нэгдснээр дахиад нэг боломж. Ингээд нэг өдрийн 2 боломжийг ашиглах боломжтой. За ингэснээр нэг өдрөөс 2, 5 өдрөөс нийт 10 хүн сонгогдно. Харин энэ 10 сонгогдсон хүн дундаас дахин нэг хүрд иргэснээр цор ганц энэ 7 хоногийн бэлгийн эзэн маргааш тодрох болно. Ингээд меншн давалгаагаа өрнүүлээд хинтээ хамт нэвтрүүлгээ сонсомоор байгаагаа яг одоо урайлан дуудаж меншн дээрээ. Бид гурвын меншн бол одоо би хин зориулж ярмаар байгаа меншн хийнэ шүү дээ. Жич. Байгууллагын ажилчид бас энэ уралдаан тэмцээнд юу гэдгийг те энэ одоо бэлэгний өрсөлдөөнд бас оролцдог шүү гэдгийг дахин хэлье. Би ч хожиж болно те. Бид ч гэсэндээ хүн штэ гэдэг. Та нар ер нь хожиж ирсэн юм уу? Гүү байхгүй штэ. Шагн лаваг штэ. Гүү хин манай өндөр бор ах бол авсан штэ. авчихсан байхгүй юу? Бор ах бол одоо бараг 2 удаа ч авлаа даа. Гэтэ хамгийн гол нь авчаад яаж исэн бэ гэхлээр юу болжсэн өөрөө болсон. Жүжигийн тасалбар байсан байхгүй юу? Намайг дагуулад яваач гэж жүжигийн тасалбар байсан. Шилжүүлсэн юм байна те. Тий. Өөрөө нэг оройд үгүй. Тэр оройноо үзэх тасалбараа авсан байсан. Тэр оройноо шууд үзэх байсан байхгүй юу? Харин өөрөө өнөөдөр үзчихэж байгаа учраас энэ тасалбар маань даваа гарагийн тасалбар өөр хүнд өгье гэдээ өгсөн байхгүй юу? Тэгсэн шүү. Яг тэгсэн шүү тэр. Их гоё юм болсон шүү тэр. Их сонь юм их болдсон штэ очроо. Одоо чи хожиж бас болно штэ. Харин тэгэл автай. Хүүхдүүд чинь чамаас горзоосон өндөр болно гэж бодвол гоё байгаа штэ. Гоё юм байна. Өндөр алга төлгөөг нь гаргана гэж бодхолтой бас л би бол энэ бэлэг дээр нэлээд ширүүн энэ дээр би өөрийгөө 2 удаа оруулна гэж байх уу? Ямар нэгэн аргаар. Байхгүй. Хөдөлч möдлөөд ингээд бас үл үзэж байгаа штэ. Ёстой тийм байхгүй шүү. Нүүн сайхан амраагаа хийгээгүй. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Миний сайхан амрахт хоёр тамаагүй зэ. Би өстөр ганцаараа ажилласан юм байна. Самж унтлаа инээлээ шүү дээ. Юугээ? Самж унтлаа инээлээ ганцаараа. Манайхан марга гайхсан баха. Би нэг юм жок сонсчихгүй юу? За би нэг ярихаас өмнө өчтөр манай өрөөнд 2 удаа орж ирлээ. Жокоо дурслаа. 2 удаа орж ирсэн даа. 2 удаа орж ирээд нэг 2 удаа орж ирсэн нэг 2 сони юм ярьсан юм уу? Үгүй 2 сони юм ярьчаа гараа авчихгүй юу? Ойлгохгүй байхгүй зайгаа. Тэгээ хамгийн хол за. Ерөнхийдөө бас ойлгоход хэцүүлдээгээ гараа авчиж байгаа. Гэснээр хажуугийн өрөөний хүнд яриад байгаа болтой байна. Нөгөө бас ойлгохгүй байна. Хаад ах шиг гэсэн чинь ерөнхийдөө бол ойлгоход жоохон хэцүүлдээгээ болсон. Би 2 өрөөлөө орж жокоо дурсан Та багхгүй. нар ойлгоод өгчихэд яах вэ тэ очроо? Харин тэ жоохон чи сэтгэлээсээ ойлгох гэж хичээсэн байхгүй. Одоо тэр жок би одоо баг сонсог бахта энэ.
Гөө би зүгээр ингэж байгаа байхгүй. гэж зааж. Айлаа дагараа. Яаж игэлгээс өмнө инээгээ наачдаг тий. За би зүгээр ийм зүгээр жок бичсэн. Эндээ би өөрөө бүр амар савж унтлаа нэгэд. За том хүүгээ жаахан байхад нь хамт хүнсний дэлгүүр орсоо 4 настай байхад нь хүнсний дэлгүүр орсон. Нөгөө ихнийх нь. Авч байгаа. Тэгээд орчоод юм авчаад машиндаа суугаа хөдлөө явжсэн чинь манай хүү гартаа нэг юм уудтай чихэр барьчих. Мэдээж би тэрийг мөнгөний төлөөгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр би машинаа эргүүлээ буцаад үнэт эдлийн дэлгүүр рүү явсан гэж байгаа. Ойлгосон үстэй. Ойлгохгүй. Амар Хүүгээр үн дэдлэлд исүүлэх гээд байна шүү дээ наадах чинь. Миний чи мэрэгчлэх юм байна гэ тий. За дараагийнх нь ингэж орж ирсэн ярьж. Хоцоож өгөх гээд байгаа юм биш юм ба шүү За дээ. манай Хоёрдугаар орж ирсэн ингэж ярьж байгаа. Та нар ачааг ер нь ийм хүн гэдэг. инженерээр нөгөө оюутан төмөн сурж байгаа байхгүй манад амьдэрдэг. За. За тэр дүүм нь одоо төгсгөх болж байгаа. Тэгээ төгсгөөр нь эхнэр өвтөр ярьж байгаа юм нэг мапид цоошин мапид хөдөлж авч гэж бодож байгаа байхгүй. За. Яг тэгэхээр одоо хичээлийн хийж байгааг нь харахаар тэр зүгээр л түгээлтийн ажилтан болохоор харагдаад байгаа. Зүв. Ястаа зүв. Тэгээд инээдтэй байгаа үстэй. Энэ би бүр амар инээдтэй санагдаад байгаа байхгүй. Өчигдөр 2 удаа орж ирэхдээ ийм сони юм ярьчаад тэгснэ. Ер нь бол ойлгох жоохон хэцүүлтэйгээ гараа явж байгаа байхгүй юу? эхнийх нь бол гоё юм. Эхнийх нь бол гоё юм. Надад бол төгсгөл нь бүр илүү гоё байгаад байгаа байхгүй тий. Тийм нөгөө Сүүлийнх нь гоё гэдэг байгаа байхгүй юу? оюутан хүүхдээ хичээл хийхгүй байна л гэж байгаа юм байна шүү дээ. Одоо нэг сүүлийнхийг хэлээд дуусгая. 3 дахь нь байгаа юм. 3 дахь нь за. За. За Энэ шиний юм энэ биш. болгонд ингэж би өнөөдөр жоохон гонигтай байна. Ягаад тэгэхээр нөө хадмууттайгаа шинэ жилийн баяраар уулзч хэлсэн чадсангүй. Бас хадмууттайгаа цагаан сараар уулзч чадсангүй. Тэгээ өнөөдөр тэгээд хизээ нэгэн цагт уулзна байх таа гэж бодсон чинь гунигэлчлаа гэдэг. Уулзаж чадаагүй да. Баяртай байсан биш үү? За энэ бол зүгээр жок байлаа шүү манайха. Өстөр нэг 3 жок хайртай юм байгаа шүү дээ. хайртай үлг яг зөв энэ чи жок штэ. Хадамдаа хайртай, хадмаа хүндлэн гэх. Хадмаараа бахархдаг гэдэг. Энэ юу манай өрөнд 3 орж ирсэн юм уу? Юунд? Би 3 л ингэ сонссон юм шүү дээ. 3 Орж ирээ 3 ярьчих. 3 орж өстэй. Нэгэн дээр нь чи байгаагүй. би Би хананд ярьж байгаа гарсан. би сонссон. Сонссон байгаа. Өшөө дахиад нэг юм богинох юм байна л да. За одоо нэг цайсан Айгуу гоё юм заяа. Энэ та нар ингээ нарлуу ингээл хар заяа. За. Хараалаа. За. Химэлгийн талга бол нар. Гинтээ. Нар гинт алга болчихноо. Нарлуу ингээ хараалаа. Тэгвэл нар гинт алга болчих. Сохрохыг хэлээд байж тээ. Муухай. Тийм ээ. Өөрөө яг юу хийдэг хүн бэлээ? Би юу? Аха. Яг эднэр харин тий Хүн инээлгдэг л хүн инээлгээд байгаа. Заавал үнэн байхаалаа. Тэгээ хамгийн гол нь ингэж байгаа байхгүй юу? Нөгөө тэр үзэж байгаа хүн инех хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Гэсэн чинь тэр үзэж байгаа хүн нь юмыг ойлгохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тий ойлгох л хэрэгтэй. Анти. Эхлээд ойлгох хэрэгтэй. Ойлгож ижил инээд. Тэгжээж инех гэдэг байгаа байхгүй юу? Тэр ингэ. гэдэг байгаа Гөө эхнийх бол ч үнэ саваалгах юм байна. Саалж байгаа ч. Эхнийх бол угаасаа алах юм байна. Хүүхдээ Хин тэр нь танаа. Гайх зөөр тийм байхгүй зү би. Зохиосон шүү. Гэхдээ харал бодоод үзлээ хүнсний дэлгүүр лөө. Нарганы 80% нь үнэн байдаг шүү дээ. Монголд үн дэдлийн дэлгүүр энэ гэдэг хэллэг жоохон юу бас нэг түгээмэл биш болохоор хүмүүс юу үн дэдэл мэдлэг бодох байна. Мөнгөн завьяа. Мөнгөн завьяа гэж зүг шүү. Мөнгөн завьяа. Мөнгөн завьяа гэж гэж үнэн тэтгэлийн дэлгүүр л хийдэг үстэй. Гэхдээ яг нэг монголчуудад нэг үнэт дэдлийн дэлгүүр гэдэг ойлголт. Гэхээр жоохон хэцүү байгаа юм уу те? Лангуул байдаг шүү дээ. Ай. Бид нар ер нь дэлгүүр Бас байхгүй. дэлгүүртэй бол аваад орчих гээд Орно. байна. Хэнийг авч орох уу морох уу гэж бодоод байна шүү. Нас масын бас төлөвлөд байгаа юм байна. За манай сонсогчдод бол таалагдаад эхэлсэн байх шүү. За яа. Коммент уншаарай за яа. За яжгаараа юу гэсэн бэ? Би богино хошинд майр дуртай, жоохон тайм ауттай бас хөөхөн ухаан зарсан те гэж байна. Ойлгохгүй удаж инээдэг найзуудаа харж инех бүр кайфтай. Харин тийш дээ. Ярьж байгаа хүндээ жоохон юу урамгүй байдаг байхгүй. Ийм зүгээр богинохон 2 3 хаан мөртөөр хүнийг инээлгэнэ гэдэг чинь тэрийг бэлтгэх гэж бүртээ өчтөр үдээс хойш бүтэн өдөр болж би нэг богино жок бэлдээ заяар хороо ярьсан чинь ямар муухай гэж авдгаа өдөөсөө инехгүй. Тэггүй аа тийм. Хүүхдээ авч яваад Ангарах тэгнэ morning ха
Гонигтай бай уулзна гэхээр гинэ. Гинэ. Хаана. За тэгээ меншин давалгаанууд бол өрнжээн. Би энийгээ урайлан дуудсан байна. Урайлан дуудуулсандаа бүр баярлаж гайхаж харсан байна. Өглөөний мэнд гэж мэдэж орж ирсэн бүх сонсогчдод баярлалаа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингээд хамтдаа эхний болон руугаа шилжицгээе. За ахын намайг бодорой гэдэг шиг. Миний дахига бодорой. Миний дахига бодорой. Гайгүйхан асуулт асуугаар. Яагаад пицца дугуй эсбэртэй мөртлөөд дөрвөлжин хайрцагт хийдэг вэ? Дугуй ичиж. Манайхан хайлт хийж Дугуй ичиж. Дугуй хэлбэртэй хэрнээ дөрвөлжин хайрцагт хийдэг вэ? Мөнгө, аз жаргал хоёрын аль нь илүү хүчтэй вэ? Яна. Баларсан. Энэ яста өнөөдөр хяаруулсан юм байна. Яагаад амралтын өдөр маш хурдан өнгөрдөг вэ? Би наадах гэсэн би бас асуумаар байгаа байхгүй. Бяцхан маань асуулт заримдаа энгийн юм шиг хэрнээ, энгийн биш эгэлгүй байдгийг та нар юу анзаарч байсан уу? Хүүхдүүдийн сониуч, шулуун заримдаа эвгүүч гэлээ. Үнэхээр оновчтой асуултууд гол байр суурийг эзэлнэ. Тэдний асуултад томчууд хэрхэн хариулах бол? Яагаад болон? Гэр бүлийн радио 104.5 84.5-ыг сонсож байгаа бяцхан сонсогчдоо өглөөний мэнд дахин хүргье. Энэ 7 хоногт нэг удаа бас нэг нөгөө урайтай булан манаас хүрдэг байгаа. Зовх чанар цагт сонсогчийн чанар танигдана гэдэг урайтай. Манай яагаад булан маань хэлэхэд бэлэн болсон байна. Бяцхан сонсогч нар маань биднээс томчуудаас асуухыг хүсдэг асуултаа илгээж байгаа. Загтлаар илгээж байгаа, voice-оор илгээж байгаа, дүрстэйгээр илгээж байгаа. Тэгээ нас насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ дундаас бас радиогийн шуудуудаас 99861045, 99861045 дугаар руу холбогдоод бяцхан дүүнер маань ах эгч нараас асуухыг хүсдэг асуултаа асуугаарай. Харин бид сонсогч нартайгаа нийлээд чадан ядан та бүхэндээ хариултыг өгдөг байгаа. Тэгээд энэ 7 хоногийн асуулт бол мэдээж Очрогийн би өнөөдөр модератор хийж байгаа. Тийм. Очрогийн талаас ирсэн асуултууд бол явж байгаа гэсэн үг. Очрогийн талаас гэсэн юу гэсэн үг лээ? Очрогийн гэр бүлээс юм шиг. Гэр бүлээс миний одоо тал би одоо ингэ явж байгаа юм шиг. Тийм. Очрогийн талаас ирсэн асуултууд байна. За тэгээ мэдээж бяцхан хөөрхөн хүүхдүүд минь гой одоо 3 хүүхд одоо асуулт асууж байгаа. Тэгэхээр манайх ингэ шүү бид гурав хариулж чадахгүй байх юм бол доогоор гой комментээр ороод ирээ. Хүүхдүүд бас шууд утас руу 99861045 99861045 руу залгаад шууд бас асууж болно. Тэгэхээр өнөөдрийн дүрэн бол нэгнээс нь нэг асуулт гэж явахгүй. Шуу голд нь л нэг нэгээр хариулаад явчих гэсэн. Шоодоо. Тий. Тэр нь. За тэгэхээр манай сонсогчдод нь гоё оролцоотой байгаарэ гэж байна. хүсэж 3 асуулт юм уу? Тий 3 асуулт байгаа. Хамгийн эхний асуултын тусдаа явъя зэ. Хин асуусныг хэлээрэй. За тэгээ хэлье. За хамгийн эхний асуусан асуулт өнөөдөр voice-аар дандаа 3 асуулт. Юу гээ насыг хэлээд яваа. Насыг хэлье. Нэрийг хэлнэ үстэ. 27-той хүүсийн хэлэх юм уу? Аав ээж нь хэлэх юм уу? Эмээ өөр. Йоо баялаа да. 27-той бата. Манай хуучин X ягаад намайг орхио явсан бэ? За ингээд өнөөдөр амар асуулт. хамгийн эхний томчуудаас асууж байгаа бяцхан хүүхдийн асуултыг асуух гэж байна. Тэр хүүхд бол 6 настай Тэмүүлэн гэдэг эрэгтэй хүүхд байгаа шүү заяа. Ойлгоорой тийм ээ. Тэмүүлэн гэдэг эрэгтэй хүүхд байна. За энэ хүүхдийн асуултыг хамтдаа сонсцгоё. Эцлийн багш яага ганцаараа ундаа уудаг вэ? За ийм л асуулт ирж байна. Цэцэрлэгийн багш яагаад ганцаараа ундаа уудаг вэ гэж байна. Чи унтчихгүй яасан юм? Унтчихт нь луусан багтаа яаваа. За манай сонсогч ороод ирээрэй. Юу ямар хэцүү юм бэ? Чи ямар хөөрх юм бэ? Бай хоёроо. За 6 настай. Гэтэ 6 настай гэдэг чи одоо л сургуульд орсон байгаа шүү дээ. Үгүй. 6 нас хүрэх гэж байгаа энэ нөгөө Цэцэрлэгт. Намар сургуульд орох юм уу? Цэцэрлэгээ одоо төгсөж байгаа хүүхд таахгүй. Бэлтгэл ангийн хүүхд юм бэ те. Юу л юм байна л да. Өдрийн унтлахын цагаар нь л одоо яг харцсан байгаа даа л да. Тэрнээс шиг яг ингээд тэр эд бужигнжих үед нь багш нь одоо ингэж хажуугнаас уугаалаа. нууж муугаад бас ууж чадаагүй юм байна тийм ээ. Яг унтчихт нь яг үдэ алтайгоо чи ингээд нөгөө нээлттэй эдэг штэ. Тэр чин тусдаа өрөө мөрөөтэй байхгүй штэ. Тийм болохоор унтж байгаа гэж бодоод нэг халуулцаал ингээл уугаатгсан чинь нэг нь унтаагүй ингээ арчсан юмсэ. Тэр дотор нь тэмүүлэн байж. Дандаа ер нь болсон байж тэр багш хүн байгаа үстэй. Яг ингээ хүүхдүүдийнхээ дэргэд бас юм идмээр идэг те. Зүү штэ. Гайхуулаад идэхээр бүгднтэй нь хуваахаар тэр 3
30 40 хүүхдээ хэцүү байхгүй. Багш нарын одоо оронд хичээл заадаг өдөр би бас ингээд орж байгаа байхгүй юу. Тэгээ цэцэрлэгийн багшийн ажлыг ингэж хийж байгаа гэсэн үг. Үнэхээр айгүй хэцүү байсан. Тэгээ яадаг вэ гэхээр хүүхдүүд ч юм бол өглөөний цай, өдрийн хоол, өдрийн цайч гэдэг юм ингээд уугаал идэл ингээд байж байгаа штэ. Хөнгөн цай май гэл ингээд явж байгаа. Багш нарт зориулсан тустай хоол гэж байдаггүй юм байлээ. Багш нар тэгээд одоо бид чинь багш нар нь одоо ингээд гордоод байж идэг юм билээ шнэ. Цайны цагаар одоо жишээлх юм бол манайх бол ажил дээрээ суугаад хоолоо идчихдэг бол зарим хүмүүс чинь гарч цайгаа уун штэ. Гэтэл цэцэрлэгийн багш гарч цайгаа уух боломж байхгүй. Наач та зөв арга байна. Зөв одоо тайлбар шүү. Тийм боломж байхгүй юм байлээ. Бүр үдсэн шүү. Их чинь өөрөө үдсэн байхгүй юу. Тэгээ ямар ч боломж байхгүй. Тэгээ тэнд чинь ингээд зарим нөхцөлд ажил ихтэй байгаа үед бол нөгөө нэг хоол цайгаа умартаад ингээд явдаг байхгүй юу. Дээд тусмаа манай Тэмүүлэн чинь одоо бага ингээд бэлтгэл ангиа төгсөх гэж байгаа юм байна. Удахгүй сургуульд орох гэж байгаа учраас одоо нөгөө төгсөлтийн тайлан тоглолт гэд багш нар маш их завг байгаа. Өнгөрсөн 7 хоногт жишээлх юм бол бас нөгөө нэг шалгалт болсон шүү дээ. Ур чадрын юу лээ тэр чинь юу гэдэг үнэлгээний шалгалт авсан байхгүй цэцэрлэгийн багш нар. Үнэлгээний шалгалт болоод багш нь нойр хоолгүй 10 11 12 өнгөртөл сургууль дээрээ цэцэрлэг дээрээ ингээ байсан учраас айгүй их ядарсан байгаа. Тэгээд нөө өчтөр уржигдэр эсвэл ойрын өдрүүдэд нөө халуун байгаа учраас нөө багш нь халуу заад та эдийг магадгүй унтцсан байгаа учраас гэж бодоод амныхын цангааг тайлах гад ганц л балгасан баг. Тэр үеийг үнэхээр ядардаг тий. Тийм үнэхээр ядардаг, үнэхээр цангадаг байхгүй та нартай ийм багш нь ерөөсөй хоёулахнаа байдаг штэ. Туслах багш, үндсэн багш хоёр байгаад байгаа штэ. Харин нэг ангид доотл нь 20 хүүхэд байгаа. Түүнээс дээшээ байгаа байхгүй. Тэгэхээр тэр олон хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас ам, цанган, үлсэн, ядарна, халууцсан. Тэгэд хүүхдүүдээ унтж гин гэж бодоод багш нь ганцаараа ууцсан баг. Тэрнээс сэрүүн байсан бол хамтдаа л уух байсан баг. За гоё хариултыг өглөө. Манай Эркам нь яг товчхон энэ дээр хариулвал юу гэж бодож байна? Наад чинь гэтээ би заяата санал нэг байна. Санал нэг өнөө. За тэгвэл дараагийнхаа асуулт руу оръё. Тэраа би бодоод байна л да. Тэмүүлэн унд гэдгийг яг тэр ундаа гэдэг нэг газтай ундааны тухай ярив үү? Тийм, газтай ундааны тухай ярьсан баг. За. Зүгээр ундаал гэсэн ш. Тэр нь юу амар та нар бүр ингээ газтай мадтай болгож яадаг. Багш нь газтай ундаа уугаа гүчиж Гүг байна. ундаа гэхэр нөгөө зарим нутгийнхан нөгөө цай ундаа уухыг яриад байдаг хөөхгүй. Тий. Үгүй тэр чи араа тэгж ярихгүй. Танаа нутгийнхан бол тэгж ярихгүй үстэй. Чихэрлэг ундааны тухай л ярьсан баг. Нууж уугаад ингэсэн чинь. За яг энэ асуулттай. Тэр нь ундаа бас байгаагүй ус ус юм аа худлаар тахгүй. Энэ асуулттай холбоотойгоор хариултууд орж ирсэн байгаад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл нандаа бичиж гин. Уугаасаа Тэмүүлэн чи өдөр ерөөсөө унтдаггүй гинэ. Оо. Ингээ хүнжлийнхээ завсараар харцсан дээ. Багш ундаа ууж бичээж байна гэдэг. Манай хүү тийм байсан байхгүй. Одоо л 6 дахь анги байгаа шүү дээ. Йой багш нар тийм ямар хэцүү юм бэ? Цэцэрлэг тахта өдөр ерөөсөө унтдаггүй байсан гинэ. Тэгэл за унтаарай гэхээр ингээ. Тэгэл ингээ за унтаарай ингээ нөгөө нүдэ нээш мэгэл. Тэгээ бүр аргаа хараад багш нь ийшээ тийшээ өдөр хүүхдүүд унтж байхад чинь нэг наашаа цаашаа явж ядахтаа 0 мөл орох хэрэг гарна штэ. Нөгөөдгөө ингээ хөтлөөд явдаг байсан гэсэн. Танаа хүүхд ерөөсөө ер нь багш хүн айгүй хэцүү. Би тэгээд өөрөө багш хүнтэй одоо амьдэрдэг штэ. Хормээ гээд амьдэрж байгаа байхгүй. Манай ихнэр чинь манай ихнэр чинь математикийн багш байхгүй амьдэрж байгаа штэ. Би яаж хазаар математикийн багш хүнтэй суусыг гэж боддгоо. Математикийн ер нь багш нар чинь ингээд гэртээ бас ингээд багшийнхаа реакцийг гаргаад байт юм байна. Шо намайг чи аль юу аваад өгдөө юу гэд би сая тэгээдстэй. Намайг юу аваад өг гэд юуийг гингүүд юу аваад өгдөг юуг нэрийг хэлээчээ гингүүд би чамайг сам аваад өг гэж хэлээд байгаа юм биш үү гэдэг байхгүй. Чи надад нэрийг ард нь хэлээд чи намайг тэгдэг байхгүй бодолдог байхгүй. Чи бодолтоо те охиныхоо үсийг барьцсан байна. Тийш дээ. Тэгээд юу хэр чи самал байж таарна штэ гэж бодоолоо. Би бас хайж авмаар гэж болно шүү дээ. Үгүй ойлгомжтой шүү. Тийм бид очроо хайж авмаар гэж болно шүү дээ. Хайж. Харин тий. Би бас хэдмээ санагдсан чи би. Сая чамд юугаа ихлүүлээг ингэж ойлгох ёстой байхгүй. Тэгээ би ингэж бодсон энэ яаж хацаар ингээ математикийн багшийн хүнтэй суусан юм бэ? Би хэрвээ ингээд одоо Тэмүүлэнгийн багш шиг юм багш хүнтэй суусан бол яах вэ тий? Агуул намайг өдөрж ингээ аль очроо Тэмүүлэнгийн багш шиг гинөө. Цэцэрлэгийн багш шиг. Одоо цэцэрлэгийн багш хүнтэй суудсан бол яах вэ те? Харин тийм ээ. Ингээл одоо намайг ингээ бос алуу над мөөгөн дээрээ суу гэл те. Одоо сэр гэл те. Өдөр ундаа чи ундах цаг бас ингээ одоо хавнаа цэвэрлэн хөвлөл. Тэгээд цэцэрлэгийн багш үнэхээр хэцүү үед ажил хийдэг шүү. Тэгээ ядчихаа тэр чинь нөгөө нэг ариун цэврийн өрөө нь одоо жишээлбэл миний орсон анги чинь бол 2 давхар байгаа байхгүй. Ариун цэврийн өрөө нь бүр нөгөө талын өргөтгөлийнхэн доор гэхлээр бүр за аялал хийчихөө. Хизүүдж байгаа хүнд бол нэлийн холын аялал хийж очихоор жишээний байгаад байхгүй. Тэр хооронд унтахгүй бол хэцүү шүү. Тэгвэл унтж байгаарай. За багш ингээд нууцаар амрагоо идэх юм идэг.
Харин Бижэтэл ингээ те хүүхэд багшаа би шээж болох юм. гэж хариулдаг те. Үгүй. За ингээ бүгдээр хамтдаа Хэлэг байна. эхний асуултанд ямар ч сан хариултаа. Хариултыг бас сонсъё. За, Тэр чинь сонсъё. зөндөө олон байна. За. За 92-ийн байгалийн өгөгдөлдөө гэж нь одоо нөгөө нэг тэр наашаа цаашаа юм авчир мавчир Тийм гэдэг. бах тий. Завгүй болохоор мөн хээжүүлсэн ундаа хүүхдэд өгч болохгүй болохоор багш нь өөрөө ууц юм аа. Оо ямар гоё хариулаа. болж байна. Багш нь тэгээд өөр үед ундаа ууж чадахгүй учраас тэр үед нь харсан юм уу гэсэн санаагаас хэлж байгаа юм шиг нь хин нэгэн өгцсөн учраас бас ууцсан байж магадгүй гэж байна. Багш нь өрмөөх юм бэ гэж орж ирж байна. Бяцган нь байна. Нэг за энийг байлээ. Энэ гоё асуулт байлээ. Энийг дараа хариулъя. Энэ бяцхны асуултанд дараа хариулъя тий. За охин маань одоо яг яагаад гэдэг дээрээ байгаа. Яагаад гэсээр байгаа. Сүүлдээ бүр тайлбарлаж чадах зүйл байхгүй болоод ирдэг болсон гэсэн байна. Одоо хэцүү За яг асуултууд одоо Амондра биднийг сонсож байгаа юм байна шүү. Амондра биднийг сонсож байгаа юм байна. Амондра гэд нэрээ бичээд явуулсан байна. За энэ нөгөө нэг бяцхан болохоор бяцхан нь айна нэг асуулт байна. Эрка яагаад төрүүлж инээгээд заяа айна яагаад хожигдож инээгээд байдсан болоо. Тэгээд заяа айна бас инээхтэй гахаш. Ингээд экстра мэдтэй. Тэр чинь ингэсэн юм аа. Ер нь хүүхдүүдээ инээдээ ерөөсөө барьж болохгүй. Инээдээ барихаар тэгээд эн чинь сорхоор хамарлуу орчд юм байх. Сорхоор буруу гэдэг юм тий. Хамарлуу орчд. Айгуу гой зүггүй. Инээмэр санагдвал хамаагүй инээж агаарэ гэж хэлье. Өнөөдөр онлайн хайрын өдөр гинэ. Вау. Онлайн хайрын өдөр гинэ. Зарим нэг онлайнаар хайртайгаа уулзсан хүмүүсийг меншинтэхүү яах вэ гинэ. Яа. За. Ягсан. За ингээд бүгдэнд нь онлайн хайрын өдрийн мэд хүргэе. Эхний асуултандаа амжилттай. Яг одоо яагаад булан мань явж гэн тийм учраас 2 дахь хүүхдийн насыг хилээдг 8 настай манай н оролцоод байгаа. Мартахаас өмнө хилээд хийгээд байгаа юм. Нандаа гэдэг эмэгтэй хүүхэд асууж байгаа шүү. Хүүхэд. Ах хүүхэд за 8 настай за. Энэ эмэгтэй тэр гэдэг байна. Яагаад ээжий бол амтгүй аавын бол гоё амттай байдаг юм бэ? Энэ очрооны ятгаас тийм ятгаас байхгүй шүү. Яаж арай дахиад нэг сонсох юм да. Яагаад ээжий бол амтгүй аавын бол гоё амттай байдаг юм бэ? Энд өөрөө л асуусан би яаж бид гэж цаанаасаа манай гэр бүлийн радиогийн ягаад болон хүндлээд хүүхдүүдэд асуулт. За тэрэнд манай ямарч байсан. Эркагаас эхлэе. Ээжүүдээс нэг хэлсэн дээр ааваас нэг ойлгомжтой. Ээжийн шок гараагүй байна. Аав нар хараа ингэдэг байхгүй. Аав нар ингээд бүр гараа гаргаж. Хоол амттай бодлоо яриад байгаа юм санагдаад байна. Хоол амттай бол хамгийн үндсэн шалтгаан чинь зүрх сэтгэл шүү дээ хүүхдүүд. Тийм ээ те. Аавууд хүүхдүүдэд хоол хийж өгөхдөө ингээд чин сэтгэлээсээ бүр ингээд бүх анхаарлаа төвлөрүүлээд хажуугаар нь ямар гэмт хэргийн юм сонсохгүй. Алга малга сонсохгүй. Дандаа юу сонсохгүй. Утас нь удраатай. Яа ингээд төмсөө арилгахтаа ингээд төмснийхөө алс руу хардаг байхгүй. Тэгээд дараа нь будаа агшихтаа яа ингээд будаа агшигч руу харж байгаад агшаагаад ингээд бүх юм нэг дор нэг нэгийг нийдэг байхгүй. Яа шал угаахгүй хажуугаар нь шал угаахгүй. Хувц ихвэх хэрүүл хийхгүй. Аавууд яг хоолоо хийн. Маха хэрчин. Яг ингэж хийдэг болохоор хоол айгүй гонтой л байгаа. Тийм ээ зочроо. Ер нь тийм шүү. За тий. Заяагаас асууя да. Яг хоёр хүүхдийн сэтгэлээр хүүхд өөрөө л асууж ах шиг байна. Сайн уу нандаа? Дахиад нандаатайгаа тусдаа мэдчихлээ. За, яагаад вэ гэдгийг нь тайлбарлаж өгье. Яагаад вэ гэх юм бол ээжүүд өдөр болгон хоол хийдэг. Заримдаа өдөр болгон хийдэг зүйлээс нь илүү хаяа ганц нэг удаа хийдэг зүйл нь илүү сонирхолтой санагддагтай ижилхэн өдөр болгон ээж нь хоол хийгээд байгаа нь ингээл мэд санагдаад харин заримдаа аав нь хоол хийхээр тэр нь бүр илүү сонирхолтой амттай байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Яагаад гэвэл хаяа нэг аавд хоол хийхээрээ бүр арай өөр хүүхдүүдийнхэн идэж үзээгүйг эсвэл хэлбэр дүрсийн сонирхолтой байхаарч гэдэг юм уу бодож олж хийдэг. Харин ажлаа тараад ээжүүд маш хурдан хоол, амттай хоол, шимтэй хоол өгөхийн тулд яг л нэгэн ижил нөгөө менюнууд болоод идэг гэсэн үг байхгүй адилхан хоолнууд ингээ болоод идэг учраас тэр нь сонирхолтой байдаг байх. Харин аавуудын хаяа нэг хийдэг хоол нь магадгүй хүүхдүүдийн идэх дуртай хоолуудын нэг болдог нь тийм учиртай байх гэж би хувьдаа бодож байна. Айл болгонд зарим айл одоо жишээлбэл ангараг дандаа хоол хийдэг штэ. Ангараг бол дандаа амттай байдаг гэсэн нэрээ. Дандаа амт нь ялгаатай болчихсон.
Хизээдээ дандаа очиж идэж юу? Өө энэ чинь Өөрөө хэлдэг. А, тийм үү? Тийм Дандаа байг хоол хийдэг байдаг байхгүй тийм. Гэх мэтчлээ ер нь бол байнга хийгээд байдаг зүйл чинь угаасаа л хийдэг дэгэ бодчихдаг учраас хаяа нэг хийдэг зүйл нь хүнд илүү сонирхол татдаг болчтий. Түүнтэй ижилхэн л бодол төрдөг бах. Түүнээс иш манай нандаа ээжийнхэн хоолыг амтгүй гэж юусоо хэлээгүй бах. Харин хаяа аав хоол хийхээр тэр нь амттай байдаг гэдгийг л Яг сонсвол хараа ээжийн хоол амтгүй гэж хэлсэн байлээ шүү дээ. Бүр өгүүлбэр нь. амтгүй гэж хэлсэн юм. Наачаа өөрөө л тэгж асуу шүү. Би ийм явуулам хоолго явуулаагүй шүү манайхаа. Энэ яг хүүхд сэтгэлээсээ асуугаагүй байна тэр гээд. Амтгүй гэж хэлсэн юм уу? Тэгсэн. Бүр нандаа ингэсэн байна. Аавын хоол энэ хараа комент энэ хараа. Аавын хоол бүр амар гоё байдаг штэ гэж. Чи аавын охин болсон. Яа ээж чага. Аавын хүү байсан бол ээж хоол амттай. Юу нэгдэ ахгүй. Яг гоо ийм манай би бас нэг гоё тайлбар өгье те охиндоо. Юу гэхлээр нэг мэдээж ээж нь хоол хийдэг. Аав нь ч гэсэн хоол хийдэг. Хүн хүний амьдрал өөр байхгүй. Тэ. Тэгэхээр нэг би юу гэж хэлээд байгаа гэхээр ээж нь мэдээж нэг заримдаа их багшийн ажил хийдэг учраас цаг наргүй те өглөөнөөс ороо хүртэл ингээ яваал. Тэгээ ороо ирээд заримдаа нэг жохон цагт ингээл ер нь галс ингээ хийж байгаа нь те. Заримдаа тэг санагддаг гэж болох юм манай охинд те. Би болохоор ингээ өдөржингөө завтай те цаг завтай нэг хактар ачаалгүй ингээ өөрийнхөө дуртай юмыг хийгээд те ярих ажлыг хийгээ яваад штэ эн чинь нэг тэндээс кап аваад тэгээ ягаад учраас бүр ингээ зориулаад араа амттай юм шиг санагдаж бас ийм байна. Ийм хөлбөр ож болно. Ээжүүд жоохон ирүүл хийх гэж хичээдэг гэж магадгүй. Тэр нь Тэгэхээр нөгөө нэг амтгүй талтай болох гэдэг. Ирүүл хоол жоохон амтгүй. Тэр ануусараа дараа. Амтгүй юм шиг болчих гээд байгаа байхгүй юу? Аавууд бол бид нар ингээ те тэр ирүүл мэрүүлэг юу ч бодохгүй авч хаяад зүгээр яаж те дуртай хоолыг хийж идүүлэх вэ гэж. Шарсан дахиа махаа те пицца мица те имерхүү мар аргалж чагаар хүүхдүүд дуртай байгаа. Одоо яг жишээ манай гэрт яг ижилхэн зүйл болдог. Тэр нь юу гэхэл бас 7 хоногт нэг амралтын өдрөөр ч юм аав нь хоол хийх болж байгаа шүү дээ. Аав нь хоол хийж өгдөг байхгүй. Аавынхаа хоол хийж өгөхийг хүүхдүүд айгүй хүлээдэг манай гурав бол жишээ. Хизээ сэртэй хоол хийх юм бэ ааваа гэдэг чинь. Сэр хий. Тий. Одоо би чин бол бас ажиллаа тарж ирээл цэцэрлэгээс аваад хоолоо хийсэрэн байдлын чин 7 болчих байгаа байхгүй юу? 7 болохоор чин бүр нарийн ажиллагаатай хоол хийх юм бол тэр чин бүр оройтох гэдэг. Би чин бүр юмөө бэлдэж явж байгаа хэрнээ тийм болоод байгаа гэсэн. Хажуугаар нь шалаа байгаа тий. Хажуугаар шалаа угаад хүүхдээ загнана. Энэ дүгнэлт их гоё юм байна. Гэс хувцас угаана хажуугаар нь. Ээжнэр ер нь ингээд илүү дутуу юмгүй, ер нь жоохон давс мавс ч хүний бийд айгу муу штэ. Тэгэхээр давс мавсын жоохон балаараа дагаач. Давс хүний үед муу шүү ихтэй. Мууч муулдаа тэгэхээр баг идэх ёстой гэдэг юм эмчи зүйлгээ байхгүй харин. Тэгэхээр би тийм давсын баг хийдэг. Баг хийгээд ер нь жоохон янз бүрийн юмнууд яг ногоо юунуудаар жоохон амттай байгаад идэм болоо тэгвэл. Тийм баг. Тэгээд ээж нь болохоор охиндоо хэлж штэ хоёр охинтойгоо ярьж байгаа чинь хоёр голоор нь орж ирэх гар. Тэгээд ээж нөгөө эрүүл мэндийг ботсон эко хоол те байнга ингээ хийдэг учраас тэр нь ер нь хүний бие эрүүл байхын тулд заримдаа те эко хоол итгэл жоохон хэцүү шүү дээ амтгүй санагданаа. Аав нь мэдээж ингээ хоолоо ихтэй ингээд яг түрүүний хэлдэг чи гаднаас нэг дахианы мах авдаг ч юм уу тэгээ шарж мардаг ч юм уу те. Заримдаа шууд ингээ хоолны газрууд агуулад ордог ч юм уу те. Одоо гэх мэтчлэн ер нь гаднаас захиалдаг ч юм уу те. Манай аргалаа хариулчих байгаа байхгүй хариулчих байгаа те. Ирчүүд бол зүгээр аргалаа л өнгөрж байгаа. Ээжүүд бол яг хоол хийдэг байхгүй. За эндээ ялгаатай шүү. За харин сонсогч ах эгч нар нь юу гэж хариулсан бэ гэдгийг хамтдаа сонсъё. Саяхандаа орой том хүү орж ирээд хоол идэж байснаа гоё болсон байж та аав хийсэн юм уу гэж аваад ээж нь бөөн далим дандаа хийж агаарэ гэд инээж байлаа. Уул нь ээж хийсэн хоол байсан. Өнгөрсөндөө дараагийн 7 хоногт байн хоол хийсэн штэ гэсэн байна. За цаашаа. Магадгүй манай охин намайг бас ээжтэйг нийлээд өнгөрөх гэсэн нэг юм тактик явж магадгүй шүү дээ. Энд нандаа тэгж байна. Би угаасаа хоёулаа бол гоё байдаг л да. Гэхдээ аавын хоолыг бол арай гүцгүй гэж байна. Тэгж байна. За аавын хоолууд гэхдээ өөр өд шүү. Аавын хоол өөр өд юм аа. Өөр өд. Одоо жишээлбэл аавын хоол ээжийн хоол хоёр чинь ингээд бүр шал өөр. Аавын хоолыг ээж дуурайж хийхэд хэцүү. Ээжийн хоолыг аав дуурайж хийхэд. Энэ үгэд бас айгүй философик юм асууж байгаа хөө цаанаа те. Энэ бицээ. Хүний. Энэ бицээ. Би юу гэж хэлчихээ. Тэгээд бицээ учраас сэрэндээ бүр инээгээд байгаа байхгүй юу? Давс бүр сайн гэдэг болсон шүү гэж байна. За саяхан нэг инээдтэй яриа гараад хүүн ээжигээ угаалгын машин гээд аавыгаа миний дуртай хүн гэж ярьсан гээд бөө инээдэн болсон гинэ. Хүүе. Хүүхэд гэсээс манай нохоо бүр надад бүр мангар дуртай юм. Дуртай нохоо гэдэг. Эцэндээ надад бүр мангар дуртай байдаг нас. Тэр хараа ингээд манад ингээд тавуулаа байгаа шүү дээ бид нар.
Тэгээ нохоогоо торноос нь гаргаад тавихаар над руу гүгээд байгаа байхгүй. Миний хөл доор иж унтаад байгаа юм. Харин тэгэж Энэ ямар ч тийм бэ. Туртаа нохоо вэ. Яа, за би ер нь орсон цагаас эхлүүл их хэлээ залгиж байгаа та. Нэг яг заримдаа хүмүүсийг гомдох хоёр хэлгээрээ хурц хэлэх гээд байдаг. Тийм учраас би нэг бие за тэр. бие мэж байгаа гэсэн. За үргэлжлүүл сонсогчдойгоо гэсэн. Одоо нэг хүүхдээ юу байгаа шүү дээ, тий? Юу Дуусгая. өнөөдрөөс эхлээд аавд хоолоо хийгээрэй гэж байна. Угаасаа тэгээд амттай амчин гэж ээж санаа гаргаж байна. Ээж үү? Манай ээж. Өглөөний мэндээд орны удам талаас амка мэдчилж орж ирж байна. За яагаад гэвэл ээж өдөр болгон хийдэг болохоор аав нь хаяа илүү гоё амттай энэ бол нөгөө яг нөгөө мэдрэмжийн асуудал ярьж байна. Манай даав сүрэн баяр маань аав гаднаас захиалаад аав нь хийсэн гэдэг юм байна тэгвэл гинэ. Үгүй баха. Манай хоёр бол өөрсдөө хоол хийдэг төрлийн аав байгаад байгаа шүү. За байж ганц хийхээрээ хичээмээр айцсан байгаа зүг. Бас нэг юм хэлсэн байсан. Одоо энэ дээр нэг үнэ. мэтгэлцээ болоогүй те бас энэ хүүхд асууж байгаа ш тийм чин сэтгэлээсээ тийм ээ. Тэгэхээр цаанаа нэг юм хүм философи яваад байгаа байхгүй тийм ээ. Нүдэн бүлтэлцээд хэрэг хаадаг штэ. За үгүй заяа аауд хоол хийдэг түүний хоол хамттай. Аавуудыг хоол хийдэггүй гэж хинж хэлээгүй штэ. Аавын дарамтан доор ярьсан юм шиг сонсогдож байна гинэ саяны. Яриа нь бол те. За гих мэдчлэн. Эрkä ахын яа би шибан дурлаад байгаа юм ингээ заамтсан те. Юу нохоо ярьж манай нохоо шибан юу юм? шивэр мэвэр ярьдаг юм байна. Тийм биш. Байхгүй. Шивэр мэвэр байхгүй. Тэгээд цаадах чинь Минаг солоогсор хараагаад унлаа гэж бодлоо ш. Манай Эрка ч альтаа хараад юм болов нэрээ. аимстайгаа унтсан байж тээ. Тэр юу гэж тэрэнд нь дуртай гэж хэлж идэм бэ? Байхгүй бах те. Гүү ах энд үгүй ах шүү. Гэхдээ юу надад нэг сон дурлаад байгаа сонь. Гөө. Би гайхаад байгаа юм тийм. Манай хин Эрка бол шивэргүй шүү. Яг тэгэхээр аль дээр нөгөө нэг нэвтрүүлэг дээр нэг шүн аимстайгаа унтсан те. Аимсаа аваад хан руу шидсэн чи аимсаа шууд доошоо унсан гэж. Доошоо унж гэнэ. Тэгвэл шивэргүй. Удахгүй наалдна. За ингээд нөгөө асуултуудын сүүлийг хүргээд тэгээд дараагийн асуулт руу орё заяа. За. Ээжүүд банк хоол хийсээр байгаад менюний сонголтгүй болсон байдаг тал бас би гинэ. Яг энийг түрүүн бас хэлээд байгаа те. Төгөлдөр зориг дотор бас санал нийлж штэ. Гэтэ надад төв нохоо хөгшин хүүхэд гурав айгу сайн байгаад дээ. Энэ ямар ч утаа юм бэ? Тэр гурыг чи хараа нь муу байдаг байхгүй. Хавцаагаар хавдаг. Үнэ. Надад тэр гурав нэг л сайн байгаад тий. Айлд орохоор нохоонууд надад салахгүй. Хүүхдүүд нь салахгүй. Хөгчүүл нь яриа өдөө бүр салгаахгүй. За залуу үеийнхэн бараа тоохгүй. Асуулт руугаа оръё. Ихтэй нэрээ хараа муу. Тогооч нар бол эрэгтэй хүн нь илүү мэдрэмжтэй штэ гэсэн байна. За тэгээд ганаа авахлаарэ би ч цөөн янзын хийндэ гих мэтчлээ. Өөрөөсдийнхэн зүйлүүдээ бас авч ирж. Миний цөөн бас янз юм болдог ш. Янз. Ганаа залгаад ороод ирэх чи 99 10 45 10 45 руу залгаж орж ирээд ягаад амттай байдаг гэдэг саяны хүүхдийн асуултанд хариулаад. Ялж байгаа дараа манай ганц ширмэн тавг гэдэг байхгүй. Тэрийг хэн ашигладаг гэхээр би л ашигладаг. Манай ихнэр ашиглахаас залхуурдаг. Яг тэр чинь угаах гэж айгүй хэцүү. Дараа нь цэвэрлэх гэж айгүй төвхтэй байдаг байхгүй. Даадгүй те бас. Тийм даахгүй бас. Гэтэ та нар бас тэрэн дотроо би хариултын тавг ганц л юмд ашиглана. цойв. Үгүй өөрөө чинь зогхоход. та нар ер нь ийм штэ. Та нар ер нь ямар нэгэн хоол яг гоё хийж л байгаа л да. Гоё хийж байгааг чи ойлгож байгаа. Дараа нь галтайгаагаа олвол ингээд дэлбэлсэн байдаг чинь бас айгүй. Тэр нэрийг асуугаагүй штэ манай хин. За тийм ээ тэрийг асуугаагүй те. За одоо ингээ. Дараагийн 3 дахь сүүлийн асуулт руугаа хамтдаа. За 3 дахь асуулт бол 13 байж гараа. 9986 1045 дугаар дээр холбогдоод бяцхнууд маань асуултаа бас бидэнд шууд асуугаад ороод ирж болно шүү. 9986 1045 9986 1045. Бас манай сонсогч нар маань бид 3 туслахыг хүсвэл энэ 3 нэг л дутуу хариулаад байна гэж бодож ивэл 9986 104 5 руу залгааж орж ирээд яриад бид нар сайхан гэж зөвлөгөө өгөөрэй. шүлсээ залгичс га. Би бүр хоол ярьж чи бүр өсөд байгаа юм яа. За 3 дахь асуултыг асуусан хүүхэд бол 13 настай Тэмүүжин гэдэг хүүхэд байгаа. За Тэмүүжин одоо нэлээд нухацтай мас авах. За бүгдээрээ сонсъё. Би яагаад бүх хичээл дээр онц авах хэвтэй. Зөвхөн Яшийнхээ хичээлүүд дээр онц авахд болоо юм шүү. Тэгэд 800 он аваад тэ мэрэгжлээ сонгоод. Юу амар ууртай шүү дээ. Йой. Харин тийм байна. Хичээлдээ дарамтлагдаад хүнд цүнх үүрээд тэгэл өчнөө цаг ер нь яг Монголын боловсролын 13 таа гэсэн. Айгу 13. За дахиад нэг сонсгоо. 7 дахь ангид тээ. За. Мэдчихэм 7 дахь ангид. Би яагаад бүх хичээл дээр онц авах хэвтэй. Зөвхөн Яшийнхээ хичээлүүд дээр онц авахд болоо юм шүү. Тэгэд 800 он аваад тэ мэрэгжлээ сонгоод.
Энэ яг ээж юм байна. Ээж нь хичээлийнхаа даалгавар малгавар хийгээ загнуулсан байх үед л хэлсэн юм шиг байна тийм. За ингээ. За энийг өдөр алгасан эдэр гэж. Хамгийн ихний хариултыг бол очроо сонсъё гэж бодож байна. Тэгээ очроо сонссны дараа үргэлжлүүлээ тийм хөө. Гэхдээ энэ үнэ. Үгүй юу би өнөөдрийн модерат шүү дээ. Харин тийм модерат нь хариулна шүү дээ. Үгүй модерат би өөрөө модерат юм. За хамгийн шин үнэнгээсээ асууж шүү энэ хүүхд бол. Ер нь яг уу би одоо шууд ингээ хүүхд рүү хариултахаас илүү ер нь цагийн ачаал их болчиход байгаа. Хүүхэд яг 7 хоногт хэдэн цаг гэдэг лээ 200 гаруй ингээл асар их тийм цаг янз бүрийн төрөл бүрийн хичээл үзэж байгаа. Тэгээ тэрнийхээ нөгөө даалгаврыг хийхин тулд аягүй нөгөө тархин ингээд хоёр тийшээ болдог те. Цаармагчдаг. Тэгэл яг нэг яг энэ хүүхдийн хэлж байгаа нөгөө асууж байгаа нь яг л ээш хөх төр хичээл рүүгээл төвлөрөх нь болдгоо мөл гэдэг байгаа байхгүй те. Тэгэхээр би хариулах гэдэг л да одоо. Болно л гэж хариулж. Яа ээжтэй зөрчлөөд байна асуул хариулж. Асуулт нь ийм байсан шүү дээ очроо. Би заавал бүх хичээл дээр онц авах ёстой юм уу гэсэн байсан шүү дээ. За эхлээд энд нь хариулчих. За ер нь бол бүх хичээл дээр заавал онц авах албагүй. Яг өөрийнхөө ер нь яг өөрөө баг хариулчихж байгаа байхгүй. Албагүй. Яг өөрийнхөө сонгох гэж байгаа магадгүй инженерээр сурах гэж байгаа бол одоо математик, физик юу гэдэг. Яг тэр хичээлүүд дээр илүү сайжраа илүү төвлөрөөд тэрэн дээрээ л илүү хичээх хэрэгтэй л гэж хэлмээр байгаа байхгүй. Яг бүх хичээл дээр заавал онц авах хэрэгтэй гэдэг хандлага чинь өөрөө буруу болчихж байгаа. Гэхдээ мэдээж нөлөөлнө шүү дээ. Үгүй яг мэдээж тэр бусад хичээлүүдийн багш нь ингээд даалгавар малгавар өгөхт нь хийх ёстой цагт нь дуулууртайгаар хийх хэрэгтэй. Тэгээд ойлгох ёстой юмнууд аваад явж явах ёстой байхгүй. Заавал тэрэн дээр онц гарна гэдэг хандлага чинь өөрөө бас буруу байхгүй. Хүүхдээ тэгээд идэв юм шүү дээ. Тийм үгүй. Тийм хүүхдээ дарамтлаад байд юм шүү. Үгүй гинэ. Тийм байхгүй шүү дээ. Чи манай хүүхд биш шүү дээ, өөр хүүхд шүү дээ. Хөр шайлын хүүхдээс. За. Эрkä энэ тал дээр юу гэж яагаад байгаа юм бэ? Хөр шайлын хүүхдний гоё байлаа. Маш сайн. Тэг айгүй бол яс хөршөд чи бас нэг багш ээжтэй л юм шиг байна даа. Би боддtiin маа зүгээр. Яг хүүхдүүд авч болж л байгаа юм чинь авах л ёстой л гэж би бодоод байгаа байхгүй. Одоо хинч 100 авах боломжгүй байдаг байсан бол одоо тэгэл бүх хичээл дээр 100 одоо юу гэдэг онц авах боломжгүй ийм ямиг би хүүхдээсээ нэхэдсэн бол одоо буруу тий болохгүй аавгаа уучлаарай тий. Тэгэхэд чин баг нийтээрээ монголчууд даяараа тий 10-аа төгсөж байгаа бүх хүүхдүүд баг 90% нь бүх хичээл дээр онц авч байгаа чи ганцаараа 80 авчаад пэдэлцээд ч болохгүй шүү дээ гэж л хэлэх гээд байхгүй. Энд чинь гэхдээ бас яг онц сурахын тухай асуудал биш л дээ бас. Хандлагын асуудал шүү. Нэг юм хичээлдээ хичээмтгий байгаа хүүхдийг ер нь багш нар гайгүй дөнгөчдөг байхгүй. Одоо жишээлбэл би яг энэ аргыг хэрэгэлдэг байсан. Яг нэг нөгөө л хэлье. Би тийм хичээлдээ нэг мундаг лагмаг хүүхд байгаагүй. Гэхдээ би амар юм оролцоотой байсан байхгүй. Тэг ингээл хим дээрээ тэг ингээл яг ойлгохгүй ч гэсэн багшаа гэл тэр гэж мэдж байгаа л те. Яг мэддэг юм а хэлж мэлээл те. Тэгээд багш намайг ер нь бол их оролцоотой гэдгээр нь ихтэн тавьдаг байсан. Тэгэхээр хүүхдүүд ингээд нэг юм багшийн өгсөн даалгавар хараад тэр химийн хичээлийн бүх сэдвийг ойлгохыг шаарддаггүй шүү дээ. Тодорхой нэг сэдв л байхгүй тэгэл болоо. Англи л ч гэсэн яг шүү дээ. Тэгэл ингээд жоохон дүрмэл ойлгол болоо. Ингээл үндсэн ингээд тэр шинжлэх ухааны мэдээллийн хамгийн суур хэсгийг нь л чам тэр боловсролын олгож байгаа болохоор энийг гэхдээ яг хэцүү л дээ. Яг өөрийгөө жоохон ингэж одоо юу яана. Одоо ингэж хүчлэх хэрэгтэй болно. Энэ дүнг авахын тулд. Гэхдээ ер нь бол саяхны хүртэл би ингэж хэлдэггүй байсан ш. Заяа бол мэдж байгаа. Би л хүүхдүүдэд авах хэвээр дүнгээ аваад тэгээд яв гэсэн чинь ирээдүйд нь энэ гай болох юм бэл. Сургууль мургуулд ороход ингээд нэг 10 жилийн аттестатн дээр чинь те нэг хичээл нь 70 C гэж байж ивэл тэгэл ер нь л эвгүй юм бэл. Ер нь нөлөөлөх юм бэл шүү. Ер нь яг одоо энэ боловсролын системд одоо ингээд нэг улирлаар нь ч юм уу хичээлүүдийг араа цөөлөөд нэгийг сурж дуусчаад дараагийн хичээлүүдийн гэж ордог. Ийм одоо гадны орнуудын тийм жишгийг бас давал их зүгээр байхгүй. Тэгэхээр боловсролын системтэй холбоотой асуудал хөндөж байгаа байхгүй. Наадханаас ч өмнө нэг гоё боловсролын системээс болоод нөх хүүхдүүд бас хэцүү байдалтай ингээд гацан шалаанд ороод байгаа мэдрэмжүүд бас их байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу та? Сайхан амарлаа. За, оюуны бид ч гэсэн сайхан амарлаа. Та аль асуултанд нь хариулах гэж орж ирв? Эхлээд би энэ Эркагийн асуусан нохоо нь яагаад өөрт нь сайн байд юм бэ гэдэг. Өндөр настай хүн болон хүүхэд нохоо хамгийн сайн хүндээ сайн байдаг. Тэр нь сүнсний бурхан гэж ярьдаг юм. Харин би яг мэдээд байгаа байхгүй наадах чинь. Би их сайн хүн байгууз. Хоёрдугаарт асуулт маань
тий сайн хүн байхгүй юу? Тий харин тий. Хоёрдугаар асуулт тэр хөө яг нөгөө өсвөр насндаа ээж авийн багш нарын юугаар хичээлийг давтах дурггүй. Тэгсэн мөртлөө шалгалтыг онц өгнө гэдэг хүүхдийн зорилго байдаг. Энэ бол яг над дээр манай банд том банд 2 авдаг. 2 хичээл дээр 2 авдаг мөртөө шалгалтаа дандаа онц өгдөг хүүхд байдаг шүү. Ийм хүүхдэд Багшийн арга барилаар явахгүй байгаа мөртлөө хичээл бол ойлгоод идэг. Өөрөө ингээд өмүүлээ. Гэсэн мөртлөө гэрт тэргээр ээж аав хичээл хийсэн ингээд загнаад идэг. Гэхдээ энэ нөгөө хүүхдийн шилжилтийн насн дээр хүүхдийг дарамтлах хамгийн хэцүү. Гэхдээ хүүхд өөрөө шалгалтын он цаад идэг хүүхд байдаг шүү. Энийг би энэ хоёр асуултанд хариулах гэж задагсан юм аа. Баярлалаа инагч. Хариултуудаас орж ирж байна. Яагаад гэвэл өөрөөрөө бахархаж ирээдүйд сайн сургуульд орж өөрийн дуртай мэрэгжлээ эзэмших юм аа гэсэн байна. За тэгээд нойлын ногоон тэг бишил бол минийхөө болон за минийхүү чи тэгээд юунд дуртай юм бэ? Асуултыг нь асуултаар нь болчихъя гэсэн байна. Даанч нөгөө хүүхэд мань сонсоогүй байгаа. Дараа нь нөхөд сонсох байх гэж бодож байна. 7 дугаар анги хүүхдүүд чи өглөө хичээлтэй байгаа хаа. Юу лээ өдөр хичээлтэй нөө? За хийлчих очроо тэгвэл чаддээ бол. Юуг нь? Хичээл нь хизээ ордог юм. Өдөр орно. Нэг л шинэ итгэлгүй хариулаад байна. Өдөр орны гараас бодоод. Ер нь хичээл орж байгаа юу? Орж байгаа юу? Хичээл гэж юу лээ? Орлогүй яхад юу яриад байгаа юм. Одоо жишээлбэл манай хүүхдийн орохгүй байгаа байхгүй юу? Таны хүүхдийнхээ орохгүй байгаа юм. Сургуулийн үнэлгээний шалгалт явагдаж байгаа. Тэгээд нөгөө шалгалттай хүүхдүүд нь ороод бус хүүхдүүд нь онлайнаар хичээл нь ороод ингээд давтлага маягаар юмнууд нь ороод байгаа. Тохиолдол байгаа зарим сургууль. Монголд хийдэг байсан хичээлүүдийн хажууд гадаадад сурж байгаа хүүхдүүдийн даалгавар бол зүгээр л инээдэм. Манай монгол хүүхдүүдийн хичээл зүтгэл болон ухаан бол зүгээр л илүү гинэ. Францаас ганц зөвчж шүү. За 2 муу харцаасаа хог. Эмхтэр үгээ хинээж байна. Яаж ч гэсэн эмхтэй хүний зөв байдгийг үргэлж санаж явах хэрэгтэй шүү цэг гэж байна. Энэ манай бүрээ ах гэхдээ дээр орж ирэхдээ заяаг ингэдсэн бохоггүй. Одоо өнөөдөр битээр бүрээ ахаа хамт байгаад баярлаа. Тийм ээ. За ингээд төгөлдөр зорих дотор Монголын боловсролын систем нь өөрөө хүүхдийг бүх хичээл дээр эрдэмтэн болгох гээд байдаг агуулгатай байдаг нь алдаа. Ер нь бол дунд сургуульд хүүхдэд ертөнцийг таньж мэдхэд нь тус болох үүднээс л ерөнхий эрдмийн хичээлүүдийг хөнгөн орох ёстой юм аа. Ахлах анги руу ойртох тусам ээштэй төвлөрөх нь чухал штэ гэсэн байна. За тэгээд чаддгүй болохоор л дургу байлаа гэд зүгтах боломжгүй зүгтэж болохгүй юм чин хийж ажилд сураад эхлэхээр дурлан даа гэсэн байна. За тэгт болно даа. Одоо энэ нэг бас ингээд одоо хичээлийн нэг төлөвлөгөө байгаа шүү дээ тий. Тэр нь яг ингээд жоохон уг нь боловсролын хэрвээ сайд ингээд болох юм бол өөрийгөө тий шууд ингээд хичээлийн төлөвлөгөөнд нь одоо барууны Японы юу гэдгийг энэ боловсролын системүүдээс жишээ аваад ингээд жоохон өөрчилчих болохоор байгаа байхгүй. Би бол хэрвээ сурч исэн бол одоо эхний нэг сар бол 2-3 хичээлийг бол хийгээд бол үнэхээр гоё ойлгочихно те дараагийн сар мар гэд. Тэгэхээр тэгж өөрчлөх боломж. Дээрээс нь ийм нэг асуудал байгаа да. Сурах орчин ч өөрөө жоохон хэцүү болчиход байна шүү. 1500 хүүхдийн багтаамжтай сургууль цаан чинь 3000 дээр шахацсан те. Тийм. Миний найзын өгөөгүй мэдээллийг танаа гэргий чи өгч байна. Оо за. Манай хүү инженер болох сонирхолтой учраас математик, физикийн хичээлдээ дуртай. Унших хичээлд дургүй учраас асуусан байхаа гэсэн байна. Би яаж мэдээ. Манай очроо анги тамхины хүрэлцээ би бүр систем яамаа боловсролын систем яам ярьсан юм чи. Өөрөө сайд мэд болоо явж илээ штэ. Тийм. Ер нь бол яг тийм. Одоо жишээлбэл манай хүүгийн хувьд ярианы хичээлдээ, математикийн хичээлдээ ч гэдэг юм уу айгу төлхөө сайн байжгаад сүүлд шинээр орсон хим физикийн хичээлдээ жоохон тийм байгаад байсан. Бүр тэгж ярих юм бол эхний уйлрал дээр хим физикийн хичээл дээр бүр 60 гарсан байхгүй юу? Тэгээ тэр үед нь бол юу гэж хэлсэн бэ гэхээр юу олсон гэдэг ингээ асууж байгаа шүү дээ. Яасан миний хүү шалгалт малгалт нь юу олсон? Юм нь ойлгохгүйсэн юм гэсэн чи юу ч ойлгохгүй байсан гэж хэлсэн. Харин тий ойлгохгүй л хэцүү. Юу ч ойлгохгүй байсан. Яг нөө юу ойлгуулах гээд байгаа нь мэддэхгүй шинэ хичээл орчингуудаа дүн 50 гээд ингээд нөгөө хүүхдүүдийг чинь бараг ингээд атар шалаанд оруулчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэний нэг жишээ нь бас англи хэлний хичээл байсан юм. Англи хэлний хичээлдээ амар дургу болсон. Тэгээ түүнээсээ болоод нэг хэсэг би бүр айгүй их ярьдаг байсан шүү дээ. Нэг хэсэг өөрийгөө голдог.
Гэ би хүүхдүүдээс дор юм байна. Би ямар нэгэн тийм дуулан секцэнд ороо ээж намайг ингээд англи юмд явуулаад өгөөч мөгөөч гэ бүр амар их өөрийгөө голдог байсан байхгүй. Тэр нь юу вэ гэхээр 4-р ангид нь англи хэлний хичээл бага ангид орж эхэлсэн. Тэгээд 5-р ангид нь юм байна. За тэгээд 5-р ангид нь англи хэлний хичээл орж ирэнгүүт миний нэг бодол нь юу байсан бэ гэхээр хүүхдүүдээ ухаалаг үтснээс хол байлгаж агаад за нөгөө латин үсгнээс хол байлгаж агаад яг англи хэлний хичээл оронгууд нь багшаар нь ABC-гийн залгая гэж бодсон байхгүй юу? Яагаад гэвэл дөнгөж орж байгаа юм чин ABC-гээс нь эхэлж заана гэд ойлгоцсон байсан байхгүй юу? Тэгэл 5-р ангид англи хичээл ороод эхлэх гингүүт за одоо л миний хүү жинхэнэ суураар нь ингээд гой сурандаа гэсэн чин өгүүлбэр дээр ажиллаулаад эхэлсэн. Нөгөө нийт ангид байгаа хүүхдүүдийн дунд чинь юу байхаар нөө цаанаас нь систем дээр нь хөтөлбөр нь тусгадаж ирэхдээ шууд номон дээр ажиллахаар ирсэн. Тэгэнгүүт манай хүүхэд яах юм бэ? ABC-гээ мэдгүй байгаа хүн чинь тэр өгүүлбэрийг чинь уншаад явна гэдэг чинь айгүй хэцүү байхгүй. Үүнээсээ болоод яг ялгаагүй мэдээж нөгөө ийм нөгөө хүүхдүүдийн хичээлд дуртай гэдгээс нь ярих юм бол боловсролын системээс гаргаж ирж байгаа энэ нэг цөм хичээлүүдээс нь болоод багш нарын хүүхдүүдтэй заах арга барил нь ингээд өөр болчиход байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь хүүхдэд зарим хүүхдэд дуртай, зарим хүүхд нь дарамттай мэдрэмжийг төрүүлээд байгаа гэсэн үг юм. Энэ дээр нэмээд эцэг их чи заавал он цав гэдэг мэдрэмжийг хүүхдэд тулган шаардаад байгаа гэсэн үг. Тэгээд эркатай ижилхэн хүний хүүхдэдтэй харьцуулдаг. Харин тийм ээ. Бусад хүний хүүхэд чадж байгаа чи яагаад чаддгүй нэ гэдэг мэдрэмжийг өгчингүүд хүүхэд ингээд чадахгүй байгаа, ойлгохгүй байгаа зүйл дээр улам нэмээд би чадах ёстой гэдэг дарамтыг эцэгхээс авах гэхээр хүүхэд яалбтай юм уу гэдэг мэдрэмжийг аваад байгаа байхгүй юу? Албатай. Тэгэхээр бид яг яах ёстой вэ гэвэл хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Яг ямар хичээлээ ойлгохгүй байгааг нь хоорондоо ярилцаж бүр болохгүй бол би миний гаргалгаа юу байсан бэ гэхээр багштай нь очиж уулзсан. Багштай нь очиж уулзаад багшаа манай хүүхэд ийм учиртай юм ингэсэн юм аа. Тэгээ бит хоёр одоо ингээд амралтаараа уртын амралтаараа бол ингээд дугууланд ингэж явнаа. Тэгээ тийм учраас та манай хүүхэдтэй ингээд дүгнэхтэй ингээд дараагийн улирлынхын дүгнэлтийг ингэж яг харж ингэж харьцуул ингэж бас зүгээр байна. Одоо бол манай хүүхэд яг ингэж байгаа тэгж байгаа гэдэг мэдрэмжийг нэг өгчөж байгаа. Тэгэнгүүт 2-р улирлдаа манай хүүхэд ангийнхаа хүүхдүүдээс ингэ төвшин ахаад ороод ирсэн байхгүй. Тэр нь яасан бэ гэхээр маш зөв сургалтыг тусдаа ингэ сураад эхэлсэн гэсэн үг юм. Тэгээд айгүй урдан хүүхэд ингээд нөө бусад хүүхдүүдээ хоцорж исэн хүүхдүүдээ гүйцэд ирэх чадвартай байдаг байхгүй хүүхэд. Хамгийн гол нь юун дээр туслах вэ гэдгийг эцэг их өөрөө зөв сонголтыг нь хийгээд өгөх юм бол нөгөө онц сурах гэдэг асуудал чинь бүр ингээд 100 асуудал нь олчиж байгаа байхгүй. Харин тэр нэг эцгийн дэвтэр гэдэг гоё юм гараад ирсэн байл шүү дээ. Эцэгтэй нь холбогдоод өөрийгөө дүгндэг. Мэдгүй тэр нөгөө сургуулийн л сургууль 21 манай хүүхдүүд чинь 21-нд сургууль шүү дээ. Тэнгүү тэрэн дээр тэгдэг. За тэгээд баярлалаа гой хариултууд өглөө. Би манай краш оюуны чинь буруу ойлголт авчих шиг боллоо. Би энэ дээр залруулах яа. Нэг ч гэсэн краш хаа юм дээ. За миний соо очроо хүүхэд өөрөө чадна гэсэн бол битгий дарамтлж байгаарэ гинэ. Тэгэхээр би нөгөө хүүхдүүдтэй ерөөс дарамтлагдаг төрлийн юм биш. Ер нь ингээд баг ийм төрлийн юм багхгүй миний хөө яах өрөө барахгүй сургуулиас гарчих юм уу гэд бидэгдэх байхгүй. Гараасаа аавтайгаа адилхан комди юм тийгээл те. Хамт юм үзэл явж байгаа юм. Тэнгүүд өөрсдөө үгүй хичээлээ хийнэ гэдэг байхгүй. Яг ээж нь багш хүн л те. Гэхдээ ээж шиг нь яг яаж би нөгөө. Энд яг тэр ээжийн багш байна уугүй юу гэдг нь ч бас чухал биш. Харин тийм баг. Тий, ер нь бол яг нөгөө нэг тоглоом системээс ингээд байгаа болох. Тэгж ярих юм бол багш ээж болон хүүхдүүдээ шахахгүй шүү. Шахахгүй мэл. Шахдгүй шүү. Багш ээжүүд бүр тэр тусмаа хүүхдүүдээ шахдгүй шүү. Барилгачингийн толгойдоо хэдэн шугам хугалж үтсэн байж би мэдчихэе шүү. За комментуудыг хүргээд дуусгая заяа. Орос хэлийг заавал биш сонгон болгох хэрэгтэй. Англи орос хэл давхар ороод хүүхэд ядраадгаа гэсэн байна. Бас энэ нэг ойлгомжтой төрлийн зүйл орж ирдэг те. Бид нар дээр тэр зовлон нь бас ирж исэн болохоор айгуу сайн мэднэ. За ганаас өгчөн орж ирсэн байна. Хүүхэд альва хичээл дурлах дургу болох нь багшаас их шалтгаалдаг. Багш таавуу мэдрэмж төрүүлвэл тэгээд л дургу болчдгоо гэсэн байна. За тэгээд та нар өөр дээрээ бодоод үзээрэй. Та нар топ физик, химийн хичээл хэрэгтэй нэ? Хэрэгтэй үндэ хэрэгтэй шүү хичээ. За тэгээд та нар монгол хэл уран зохиолын хичээл маш хэрэгтэй байгаа гэсэн байна. Монгол хэл уран зохиолын хичээлээс илүү химийн хичээл, физикийн хичээл хэрэгтэй байгаа хүүхдүүд маш их байгаа. Одоо бол нөгөө хүүхдүүд ямар хичээлийг илүү төлхөө судлаад ирээдүйн мэрэгжил рүүгээ төгөх вэ гэдгийг мэддэг болсон учраас багаас нь ингээд бэлдээд байдаг болсон байлээ шүү бүр. За 12 наснаас нь дадлагад гардаг систем их зүгээр санагцсан. Хүүхэд түүгээрээ ажил хийх гэдэг зүйлийг ойлгоод юунд дуртай болон толгоогоо ажилуулахгүй бол болохгүй юм байна гэдгийг илүү их ойлгож бие даах чадвар нь өндөр болдсон байлээ гэсэн байна. Наач гоё юм. Тийм байна. За тэгээ Жаккард орсон байна. Хятад хүүхдүүдийн хажууд Монгол хүүхдүүд хичээлээ хийж сууж сурах газар нь сууж сурах нь бол тэнгэр газар шиг өөр гинэ. Ялгаатай. Нөө сууж сурсан гэдгээс бас шалтгаалж байна те. Сууж сурж ээж бас дараагийн зүйлөө шийдэх гэдэг дээ шүү дээ.
Энэ мэтчлэн. За очиогийн ганц краш нь дарамтлагч гэд харцгаж балаа юм а гинэ. Ганаа бас ингэ бичсэн Орос хэлийг заавал биш. Наа чи уншсан. Уншсан уу тий. Худлаа буулгаас. Краш мараш. За ингээд энд хүрээд яагаад булангаа өндөрлөж байна? Яагаад Йой. За өнөөдөр юм ингээд ингэсгээд болгочихтой. Ирсэн асуултыг бид ёстой нэрээ үнэхээр баг хоорондоо мууталцах шахуу чадан ядан хариуллаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ ярилцах цаг гаргаараа гэдгийг л яагаад булангаар бид ойлгохыг хүсдэг. Хүүхдүүд асуухыг хүсдэг. Маш олон яагаад гэдэг асуултууд байдаг. Харин бид хариулахыг хүсдэггүй. Дараа олъё гэдэг хариулт байдаг. Тэгвэл түүнийг хойш тавьж агаад хүүхдүүдийнхэн яагаад гэсэн асуултанд нас хариулж агаарай. Магадгүй очрооч гэсэндээ очиж агаад 13 настай хүүхдтэйгээ ярилцах байхаа гэж бодож байна. Яагаад хөр шайлынхаа юу? Тий, хөр шайлынхаа 13 настай хүүхдтэй. Хөр шайлынхаа 13 настай танаа хүүхдтэй ярилцгийг хаалгад өгшөөтэй. Ингээд асуулт явуулсан байна гэдэг. Өнөөдрийн яагаад булан энд хүрээд өндөрлөж байна. Харин одоо юу явах вэ? Яагаад өндөрлөж байгаа юм бэ гэж. Зай. Тэгсэн юм уу? Яагаад гэвэл бид дараагийн булан руугаа шилжиж байгаа учраас өндөрлөж байгаа шүү. Төгөлдөр зоригт баатраа. За ингээд ураа үгээ хэлцгээе дараагийн булан руугаа шилжиж Ой, тий. зүрхэн давлгаа. Зүрхэн давлгаа. Дараагийн болон явж явах яах вэ? Дараагийн булан явж Хүн мартаж олдсон байгаа үстэй гэсэн. Яг одоо хамтдаа байгаа газараасаа зүрхэн давлгаандаа нэгтцгээе. Мэдээж комент хэсэгт хаанаас зүрхэн давлгаанд нэгдэж байгаагаа бидэнд илгээгээрэй. Бид Сансрын Клонгийн замын хойд тал гэр бүлийн радио 104.5-ийн байран дээрээс та бүхний зүрхэн гэрлийг хүлээж авахд бэлэн болсон байна. Тийм бай. 10 секунд явлаа. 10 секунд явлаа. Зүрхүүдийг давлгаалцгаая. Зүрх. Яа зүрх. Яа зүрх. Хүүхэд байхад зүрх гэхээр хайр өгдөг гэсэн бол хүүхдийн асуултанд хөгжрөхөө зүрх чи одоо өөр юм болчиход шүү дээ. За ингээд зүрхэн давлгаанд нийцсэн сонсогч танд баярлалаа. Та яг одоо гэр бүлийн радио хүлээн авч сонсож байна. Өөрийгөө хэлээ дараагийн болон руугаа шилжцгээе. За өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу үргэлжилж байна. За ингээд бид нар өнөөдөр хүүхдүүдийн асуултаар эхэлж томчуудын хариултаар аяллаа дуусгалаа. Заримийнх нь хариулт инээлгсэн, зарим нь бодолд хүргэсэн, харин зарим нь бүр шинэ асуулт төрүүлсэн байх. Гэхдээ чухал нь шүү дээ. Асуулт асуух зориг өөрөө хамгийн үнцэнтэй гэж. Бид дараагийн удаа ямар асуултанд хариу хайцгаах вэ? Яагаад булан? Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Чимээгүйхэн зогсож, чигч шулуун харж, юугч алдахгүй гэж тангаргалсан хүмүүс бий. Тэд урагш давшдаггүй, хойш ухалдаггүй. Гэхдээ тэд хамгаалдаг. Их орноо үнэт зүйлсээ ирээдүйг. Таач бас тэдний нэг. Та бол харуул зэнг. За тоо сая юу хийгээд байна? Заяаг хуцлах гэж байна шүү дээ. Үйл үзлээ. Яг нэг хүүхдээ хуцалж байгаа. Тэмцээн шиг юм болд юм байна өө. Гол хэдхэн секундын дотор гэдэг шүү дээ. Харин тийм. Йоо. Сая хэдхэн секунд болсон бэ? Би энэ Бүгд үтэн дээл өмсөд. Гэхдээ би энийг томчлоод өгөөж гэсэн чинь боож алах гэж шүү дээ. Наа заяа чи том хүн болчоод хүүхдийнхээ дийлийг өмсөд байх юм. Хоолоод нь багтахгүй багч. Юу гэж байгаа. Хоолоор бүр ингээд цархираач ах чинь чигүүлээд байх юм. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгөөн дээр 37045 цагийн вебсайтаар за мөн дүрстэйгээр гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр бичгээр Facebook дээр яг одоо та биднийг үзэж бас сонсож байна. Өнөөдрийн харуул зэнг болон маань эхлэхэд бэлэн болсон байна. Харуул зэнг бол бидний түүхээс гаралтай дүр байгаа. За энэ хүмүүс болохоор цэргийн хүмүүс. Гэхдээ эдгээр юу яахгүй.
дайнд бол явдаг хүмүүс бол биш. Нутгийнхаа хэлийг мандаг харуулуудаа бид нар харуул зан гэж дууддаг байсан. За тэгэхээр энэ нэрийг л бид нар хэрэглээд байгаа. Ер нь үндэсний гэсэн өөрийн гэсэн өв соёл ондоошлоо бид нар хадгалахын тулд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэ? Ер нь ямарваа нэгэн зүйлийг хийх ёстой юм байна. Ямарваа нэгэн зүйлийг бүр ингэж үйлдэхгүй маа гэхэд тэг бодож байх ёстой юм байна гэдэг ч юм уу, тэ? Нэг юм хид хідэн зүйл байгаа даа шүү дээ. Яасан бэ? Очрогийн инээд үнээр хаттай юм ядаргатай. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу өглөөний минь? Хай өглөөний Та ямар их унттай юм бэ одоо? хариу унтсан байна. Бараг үдээс хойш орж ич шүү дээ. Балансны хариу үдгээсээ шүрэгдсэн. Тэглээ. Юугаа явж байгаа. Тий. Сахан амруу нам авбуу. Харин тэгсэн байна, нам авсан байна. За. Хөвгдөдөө олж буцаад нэг 5 минут хийчихсэн ч унтчих. Тийм байна. За. Хийгээ. За юу байна? Юм хэлэх гэж орж ирв үү? Яах гэж орж ирсэн юм бэ? Майкодо шууд харуул зангийнхаа сэдвийг хэлчихье тий. Гэтэ тэгж асуух айгүй юу юм байна. Харуул зангийн тухай чинь Дээл. Ооч энэ уншдаг байхгүй юу? Энэ уншдаг. Тий. Тэгэхээр нөгөө Дээлний тухай юу гэж бодож байна? би одоо нөгөө яг улс төрхийг солиорох чинь. За би ус төржөөгүй шүү. Улс төр гэж ачаа шиг солиорох чинь гэж тий. Өө яг ингээ мартуулчих юм. Юу илээ? Улс орон. Бишээ үндэсний Үндэсний. За. үндэсээр алдахгүй байх гэсэн утгатай болов гэж бодлоо. Юу нэ? Мөн Энэ Найко хасагдж байгаа юм чи. Гого Найко ингэж байгаамаа. Нөгөө нэг харуул зангаараа бид нэр ер нь бол нэг юм үндэсний өв соёлоо хадгалж үлдэх те. Одоо бидний ондоошлоо хадгалж үлдэх нэг юм сонирхолтой зүйлсүүдийн тухай ярьж байгаа. Өнөөдрийн сэдэв бол дээл багхгүй юу? Тийм. Тэгэхээр Найкогийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна? Би бол байнгын өмсдөг шүү дээ. Бүр багаас л манайхан бол манай гэрийнхэн бүгдээр өмсдөг учраас одоо ч гэсэн өмсдөг. Тэгээд гэр бүлийнхаа хувьд хүүхдүүд маань ч гэсэндээ айгүй сонирхолтой байдаг. Ийш тийшээ гадагшаа явахаараа дандаа өмсөж явдаг бас. Тийм. Тэгээд цагаан сараараа наадмаараа бас бид өдрөлөө бас өмсдөг. Наадмаар ч яг октод нь бол тэгээд жоохон зуны дийлээ өмсөд нөхөр маань бол зүгээр цагаан цам биш Монгол дийлээ цамцаа өмсчихдээ. Тэгээд энийг гэхдээ яг одоо хоёр талаас суухад гэр бүлүүд бүгдээрээ л ондоо байдаг шүү дээ. Тэгэхэд манай нөхөр болоход нөгөө ихэнхдээ ер нь Монголд байгаагүй. Тэгээ гадаад дэжээд ирсэн учраас тийм дээлмэл өмсдөггүй байсан. Цагаан сараараа ч юм уу юугаар ч гэсэн тэгээд анх яг сууалгүй энэ чинь цагаан сараар өмсөхтэй байхгүй гэж мэгээд явсараа бод гэр эдний манай нөхрийн гэр бүлийн хүртэл амар гой бүүнээр дээл өмсдөг болсон. Хөш хүмүүсээ тэр өмсдөггүйсэн. Тэгээл нөгөө эн чинь эргүүлээд бусдтай бас соёлоо түгээжэл байгаа байхгүй. Тэгээд нөхрийн талынхан ер нь бүгдээр өмсдөг байсан юм аа үеэл мөрөлөд ингээл. Тэгээ бүгдээрээ яг өмсөөл очиод хаа жил ирэх тусам нэгцээр хагаад одоо баг дээлийн уралдаан шиг л болох гэдэг болчихтой. Янзи. Цагаан сар наадан бол ойлгомжтой тий. Өөр үедөр өмсдөг үү? ингээ үедээ байнг гэж штэ. Байнга. Удаагүй байнга биш байнга. За тийм баха. Одоо байнга гэхээр татах гэж шүү яг. Зүрх гой санагдсан ч юм одоо юу гэдгийг аль байсны ялангуяа яг Монголын сурталчлах гэж байгаа үйл ажиллагаач гэдэг юм уу те. За эсвэл гадагшаа татгшаа явахаараа ч юм уу өмсдөг. За эсвэл бүр Найкод одоо хэдэн төрлийн дээл байна? Нэг 12 байгаа. Одоо дээлч үнтэй үсттэй. Гэхдээ тэр чинь бас нэг хийцээс шалгаж байгаа те Найко. Нимгэн бас дээл байна, цамц байна те. Өвлийн дээл байна. Тэгээд яг Монгол цагаар манж цагаар янз Яг өөрийнхөөс гэхдээ энэ мэдээж маяглах гэхээсээ илүүтэйгээр би бол уламжлалт яг Монгол дээрийн хүннүү загвараараа өмсөх айгуу дуртай. Нөгөө ийм ташуу захтай тий. Хүн дэлийг гэсэн тийм байна. Одоо манай заяа ингээд нөгөө түүхийн сонсож байхад чинь тэр захтай одоо бидний өмсдөг дээлүүд чинь бүгдээрээ манжих юм билээ шүү дээ. Тийм бах. Тийм. Уг нь бол өмсгөд амар байдаг боловч тэгээ тэр чинь ялчгүй тийм болохоор жоохон сонирхол буурсан гэдэг байхгүй юу. Гэхдээ чамд бол одоо ингээд 10-аад дээлэн донд бол ганц хоёр тийм дээл байгаа юу?
Бага. Яг уу. Ер нь дээл хувцас, үндэсний хувцас гэдэг тухайн улс үндэстнийхэн за хүмүүсийн яг нэг дархлаач гэдэг юм уу эсвэл нэг тийм нэг харуул занг талаас ингээд бодоод үзэх юм бол нэг бахархлыг нь төрүүлэх, омгшлыг нь төрүүлэх нэг тийм мэдрэмжийг өгдөг үү? Тэгээ штэ. Нэг гоё цаанаас нэг гоё цэх алхмаар санагдаал нэг мэдхгүй нэгсэн нэг дээлтэй хүндийг цацгаал явдаг тийм айгу. Нэг гоё санаа. Нойко доогуур одоо ямар гутал өмсч чинь чи дээлэнд ороо. Нөгөө бүрээд гэх юм уу юу гэдэг юм. Нэг жоох ээтэй хоншоортой юу? Тий. Жохон хальт ээтэй хоншоортой зүгээр ингийн тэгээд төрөөтэй төрөөгүй. Одоо манай уука бас пүүз мүз өмсүүлдэг болсон тий. Тий. Одоо нөгөө нэг орчин үе талаасаа бас янз өмсчүүл гоё байдаг уу? Зуны нөгөө нэг зүгээр ингийн одоо янз бүрийн зүү дотор даваагаар хийсэн зуны одоо дийлнүүдэд шүү дээ эмэгтэйчүүд дээр бас тэгэхэд гоё зуны киттэй гэж байгаа гайгүй л юм лээ. Гоё байна. Баярлалаа Нойко. Энэ наадмаар ямар дээлэр гоёх гэж байгаагаа яриагаа өндөрлөе. За. Гэ хуучнаас би ч нэг ямар загвар үзүүлэх гэж байгаа шинэ миний гэхээс үн цэнтэй гэдэг нь одоо манай эмээ хийж өгсөн дийлээдгийн. Яг тэгдэм билээ хүмүүс. Тэр айгаа гоё. Бүр ингээд цаанаасаа дулаахан гэдэг юм аа. Маш энгийн тэрлэг өө. Бүх юм болдог. Яг үнэ. Тэр хамгийн гоё санагддаг. Тэгээд энгийн багтсан айгүй зүгээр санагддаг учраас би амар эхэндээ нөгөө нэг жоохон залуу байсандаа ч тэр юм уу. Айгүй айлгуутай янз бүрийг яадаг байсан. Одоо дан энгийн байх тусмаа илүү үнэтэй дээрээс нь яг нөгөө дээр үеийн утга агуулгыг бас агуулсан болов гэсэн утгатаараа гоё тэр нь илүү гоё санагддаг учраас энгийнээ л юмсан да. Баярлалаа Нойко. Маш их баярлалаа. Наадмаар таарна. Түрүүний яагаадыг хариулах гэжсэн чинь яах юм бэ яах. Яагаад за яах вэ? Яагаад ороо унтуу. Ороо унтуу нэр. Ороо сэрвэ. Окей. Thank you. Баярлалаа. Гадаа хүүтэн байх шиг шүү манайхаа. Харин тийм байлаа. Тэгвэл өчтөр урдгтэр амар зун шиг гинт ноосн цомдтой гараад ирсэн чинь хаваалan 30 градус гэдэг. Тэгээ өчтөр нүцгэн гараа явсан чинь хөлдөж өгөх. Харин тэгсэн яг. Манайхан өнөөдөр нэг дундаж цамцтай тэгээд гараарэ гэж. Болвол дээлтэй тий. Баярлалаа. За баярлалаа. Уул нь бид гурав ингээд комби зөхөөсөн. Бид гурав ингээд гуруула дээлтэй ирээгээд. Манай яг заяа шиг ингээ гоё дээлтэй ирээгээд. Тэгсэн чинь хоёр ир хүн жоохон хариуцлага алхах мартаа. Би болохоор нөгөө нүүдэл дундаа нөгөө дээлээ хаана хийснэ олдгоо. Сая бол наадмаар миний дээл байгаа л да. Дээл бол байгаа. Би бүтэн дээл өмсөж жоохон түүгшөөгөөд тэгээд авчирсангүй л дээ. Тийм. Тэгээд би бас дээлээ нөгөө малгаагүй өмсч чадахгүй. Одоо яах аргагүй нөгөө нэг дээл гэд ингээд ярихлаар мэдээж яах аргагүй тэр улсын үндэсний нөгөө өв соёлыг нь тээж байгаа. За тэгээд нутгийн ёс заншлаараа одоо жишээлх юм бол эн чинь нөгөө нэг дээлний соёл дээлний ингээд тэр яснуудынх нь дээлний энэ нөгөө загвар нь хүртэл хийцэн хүртэл өөр яагаад байгаа штэ. Эн чинь л тэр хүний яг ингээд нөгөө өөрийнх нь үүх түүхийг нь сануулж байгаа юм шиг тэр мэдрэмжийг нь төрүүлэл ингээд явд юм байл та. Тэгээд би чин яг тийм нэг янз янзын дээл өмсдөг талын хүн бол байгаагүй нөө дээл өмсөхэд жоохон тийм хүүхэд байсан. Жоохон духгүй дэр гэж боддог тийм. Тэгээд жоохон хүүхэд мөхөдтэй болоод ирээд ингээд явхлаэр ер нь дээлний ингээд үнд чанаруудыг дээлний энэ мэдрэмжүүдийг ингээд ойлгоод ирэхээр хүн чинь яхаа харахгүй дээл рүүгээ тэмүүлд юм байлээ. Тэгээд одооноос эхлээд дээлтэй болъё гэж бодоод байдаг болчиход байгаа байхгүй. Тэгээд би нэг цэцэгтэй дээл өмсдөө штэ хөх. Тэгээд дээр нэм цэцэгтэй. Яг нэг тийм уламжлалт маягийн тийм. Хуучны тийм. Тэр чинь болохоор манай эмээгийн дээл байхгүй. Би наадах чинь билүүгээ бодоод суугадсан сая. Тэр чинь манай эмээгийн дээл тэрийг эмийн жоохон симэрж мэмэрсэн те. Симэрсэн. Боломжтой бол найруулагч маань доор миний нөгөө нэг өрөөнд юундээ сандал дээр байгаа байхгүй. Тэр дээлийг боломжгүй байна. Тэр дээлийг бүр ингээд өмсөх айгүй дуртай. Тэгээд нэг тийм санаж байна. Халуун үед ингээд нэмгэн чим шиг, хүүтэн үед ингээд нөмөртөө чим шиг тийм мэдрэмжийг айгүй их төрүүлдэг. Тэгээ нөгөө манай эмээгийн дээл болохоор юм ханцун богинохон байдаг аахгүй. Тэгсэн ч гэсэн өмсөд явхад хамгийн ганган дэгжин хувцс шиг санагддаг. Харин залуучууд гоё тийм дээлэр бас гойдог болсон байлээ. Манай эхнэр бүр бас нэг юм жоохон нийлэн хуучин бас дээл өмсөд идэх байхгүй гэртээ мэртээ даарж мархаараа ингээд. Тэгээд тэр нь манай эмээгийнхэн дээл байхгүй.
эмээгийнх нь гэдэг чи одоо манай эхнэрийн эмээ нь одоо хүртэл амьд байдаг хгүй. Тэгээ тэр эмээгийнх нь үлдээсэн дээл. Сая цагаан сараар тэрүүгээрээ гангарсан. Айгуу сонирн байлээ. Одоо эмээ дээрээ очиод эмээ шин дээл хийлгээ өмсч. Тэгэхээр мань нөхөр чинь нөгөө нэг эмээгээс хуучин дээлээр авчиж байгаа байхгүй юу. Тэгээ одоо нэг өндөр настай учраас манай хүн харин эмээгээс ингээд нэг юм дурсах юм гоё юмтай байх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь амар гоё ингээд харагддаг. Айгуу тийм нэг сүртэй юм фигюр мэгөр гаргаад байхгүй мөртлөө яг ингээд гоё нормал харагдаж байгаа байхгүй. Бас юу сүртэй муудтай навчирсан. Уутын даати. Наад чинь ивент тгэг байгаа шүү. Тий, муудтай навчирсан байх шүү дээ. За би өмсчтэй юм надах чи гэсэн. Энэ манай эмээгийн дээл. Ер нь энэ эмэгтэйчүүд ер нь эмээгийнхаа дээлийг их хадгалдаг юм байлээ тий. Уул нь манай эхнэр бас эмээгийнхаа дээлийг одоо ингээд симэрч. Надад энэ харагдахгүй байна тий. Ингээд симэрч. Энийг ярк амир анзаардаг байхгүй наа. Дээл мэйл чинь симэрцэн гэ. Тэн чин эмээгээ гоёлоо хэвчээ гоё. Тэгээ манай эмээ байгаа шүү. Үу тийм үү хиттэй. Сайхан насыг насалж байгаа. Гэхдээ тэгээ ягаад дээлийн авид ирсэн юм чи. Үгс юм уу те. Надад үгсэн юм чи. Гэр эмээгийнхэн дээлийг хүүхдүүд ер нь булаацалтай юм билээ. Одоо ер нь тэр нь яг хурагч өгч харагдаг. Малтай явах гэж өгч харагдаг. Та нар ийм одоо би одоо ийм дуртай байхгүй юу? Орчин үеийн ийм джинс одоо би 5 жилийн өмнө өмсдөг байсан. Джинсэн юм дээл өмсдөг байсан. Одоо манай сайн ах тэрэнд айгуух дуртай. Ингээ джинсэн юм өмд джинсэн тэр Монгол цамцаа өмсөж явж хахаар сайн ах мах айгүй дуртай байхгүй. Тэгээ юм орчин үеийн харагддаг мөртлөө бас юм гоё уламжлал шингэцэн. Тэгээ хүний нутагт очихоор угаасаа тэгдэм бил. Хүн хүссэн хүсээгүй хараа хүний нутагт очиод ингээ жоох ингээд юм туулаад ингээ жоох үзээд ирэхээр хүн ер нь нэг юм үндэсний ондоошлол гэж боддгийм байлээ л дээ. Тэгээ тэрийг яаж гаргах вэ гэхээр ярьж гаргана нэг хамгийн чухал нь харуулж гаргах юм бил. Өмсч тэг ингээл гоё дээл өмсөө явж хахаар хүн болго асууна. Хүүе наа чи хаанах юм. Тэгээ зарим нэг юм үзий юунууд нь хятад онтар гэж асууна. Оогүй энэ Монгол онтар гэ тэ. Хинч мэдэхгүй байгаа шүү дээ Монголыг. Тэгж омогшд юм байл ш. Одоо 10 жилд байхдаа бүр жоохон байхдаа нөө тухай тэр одоо түүхийн багш үлээ юуны багш үлээ зааж ирсэн нэг юм юу идэх хөхгүй. Тэрийг гэхдээ таад юу гэж бодож байна? Манай сонсогчдод бас юу хэлэх гээд байгаа юм юу бэ? хэлснийхээ дараа яах гэж үнэн гэж боддог би. Тэрний юу гэхээр ингэж ийсэн яа. Монголчуудын дээл одоо нудраг тий нудрагтай дээл яг бий болсон байх гэхээр яг л нөгөө байгальдгийн одоо цагур бээл шигтэй хамгаалдаг юм уу байх гэл их мэдслэр нь хүмүүс ойлгож байгаа шүү дээ. Тэгсэн тэр үед яг манай багш ингэж зааж ирсэн. Яагаад дээлийг нудраг хийсэн бэ гэхээр тухайн үед манжийн дарлалын үед гэнэ үү яасан үед гэнэ нөгөө зориуд ингээд монголчууд хүчтэй болох гээд байгаа учраас ингээд сармагчин шиг харагдуулах гад одоо нудрагтай ингээд нэг юм савсганаа тий ийм харагдуулъя гэсэн зорилгоор нудраг хий гэдэг юг өгч ирсэн гэд. Тэгж би сонсч ирсэн байхгүй багада. Тийм нэг түүх байдаг юм лээ. Нэг үнэн үү хотлоо мэдхгүй. Тэрнээс үл яг Монгол дээд гэдэг чинь өөрөө яг ганцхан одоо өв соёл гоёо ихээс илүүтэйгээр ер нь яг байгаль цаг урдаа жилийн дөрөв үйлрэлдээ тохирсон. Бараг зөөврийн орон сууцл гэсэн үг байхгүй. Дээр болчин хүнжил болчин гэдэг те. Энэ угаасаа дээл бол угаасаа шинжлэгдэн л те. Яхаар байгаа байхгүй. Гэхдээ манайхан та нар яг санаж нэг үе нэг 2000 хэдэн оны үед юм дээ. 2000 оны ихээр нэг хэсэг бид нэг хонхны вэр дээр хүүхнүүд ингээл нэг дээл өмсөөл. Гэхдээ тэр дээл нь дандаа нэг юм хятад кинонд гардаг нэг хятад хүүхнүүдийн нэг юм сонин хэлбэртэй дээлнүүд их өмсдөг байсан юм да. Анзаар санаж ийн үгүй. Загварын дээлнүүд л юм байна. Тийм, загварын дээлнүүд өмсөж байгаа нь тэр гээд хөөх амтд. Тухайн үед гой загвар гараагүйсэн юм шиг байгаа. Манай Монгол дизайнерууд яг гой хийж амжаагүй байсан юм шиг байна. Урдаас л оруулж ирээд өмссөн юм уу яасан. Нэг л хятад хүүхнүүд толцсон байдаг байсан. Нэг хэсэг. Тэгээ би тухайн үед боддог гэсэн байхгүй. Яг дээл ингээ ягаад Монгол хятад ингээд яалгагддаг юм бол ингээ харахаар яг л хятад мэдрэмж төрөөд исэн байхгүй. Тэгсэн чинь одоо харсан чинь манай загвар зохион бүтээгч нар айгүй гоё хийдэг болцсон. Нөгөө зуныхын дээл нь хүртэл айгүй гоё болцсон. Доороо ийм нөгөө нэг ийм юутай юпг шиг мөртлөө дээлийн хормоо. Тэгснэ дээрээ ингээ яг дээл ингээ харагддаг тий. Ингээд яг юм Монгол ийм мэдрэмж мэдэртэл авч байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор Монгол дизайн гэж байд юм шиг байгаа. Гэхдээ тэр нэг юм хитэн нууц юм болон тохоо ч юм уу тий. Төрөний очрог хэлдэг шиг тэр нудраг байхгүй байх ч гэдэг юм уу мэдэхгүй нэг юм жижиг деталууд л гэдэг юм шиг байна. Одоо яг Монгол хөнөө үеийн дээлүүч юм нудраггүй ингээ арт юм уу ингээ бүр барьцсан ном сум дээр харуулхад юм сэлмэлмэр байлтахад те саад бэрхшээлгүй юм бариун байдаг юм билээ л дээ те. Би тэрэн дээр цаг зүүж чалж чадахгүй юм билээ. Дээлэн дээр үү? Тий, яг ийм нэг хөнөө ийм нудрагтай дээлэн дээр цаг зүүн. Тэрэн дээр тэгээд дээр үед цаг зүгэл байлдал байсан юм да. Дээлнээс илүү
илүү нөгөө цамц айгүй ихтэй байдаг байсан. Би одоо цамц ихтэй байгаа. Манай ээж өөрөө ингэж оёж өгдөг. Тэгээ надад болон тийм үү? Тийм. Урнаа гिचээ. Захиалга. Тэгээд ер нь 17 оноос хойш манай ээж юм хоёхоо болцсон. Тэгэнгүүт захиалга буцаалаа гэж. Өмнө нь бол бүр тэгж ярих юм бол одоо болтой янз янзын юмнууд хүргэндээ оёж өгөн. Бид 2 3 ээлжийн юм хос дээлтэй, цамцтай гэх мэтчлээ. Ер нь ээжийнхэн муундаас нэлээд тэгж хосолж бас явдаг байсан. За комментүүд уншиж тий. Наадах хэлэх хичээлээ. Манай овсынхан нудраггүй дээл өмсдгөө гэж байна. Овсынхан нудраггүй дээл өмсдөг гэж байна. Хөдөө аяллаар явахдаа дан тэрлэгээ аваад явдаг. 27 жилийн өмнө ээжийн минь хийж өгсөн дээл. Ямар гоё юм бэ? Дотор нь чармаа өмсчин. Оо за их. Чармаа. Янзын сайхан тэрүүхэн цаашаа гэдэг. Чармаа гэж юу вэ? Чармаа шалдан өмсчин. Хүүтэнд ч нөмөр нөөлөг пүнкэл дэрлээд дэр нөмрөөд хүнжил дуртай би ихтэй 100 таарахгүй юмсан. Юу яа. Туягчтай 100 өвсгөлийн ирэг дээр тааруул юм бодогдоод болохгүй юм байна. Саараа. Чармаа байгаа да ихчгээ те. Минь намаа тэгнэ. Надад уртаашаа хоошоо ганцхан дээл байгаа. Энэ жил л дээлтэй болсон. Жакарт найзтай баярлаа гэж Жакарт дээл явуулсан юм байна Солонгос руу. Миний дөрөвтэй өмсөж байсан дээл маань одоо ч манай хүүхдүүд багтаа өмсөө том болсон. Одоо ч муудаагүй хатгалсан гинэ. Миний нэг энэ Nike бичсэн байна. Дээл ер нь нэг тийм муудах нь бас хоор юм шиг байна. Нөгөө хуучин цаг шиг бид нар өдөр болго өмсдөг болохоор. Дээд их удаан хадгалагдаад байгаа. Одоо жишээлбэл манай том хүн өмсөжсэн энэ нэмгийн одоо юу агаад байгаа штэ. Одоо тэрлэг баривч агаад байгаа штэ. Баривч. Тэр баривчи чи одоо баривч болох угаас бүр байж. Тэр чинь ялгаагүй бас ингээл явж байгаа аахгүй. Тэгээд тэгэхээр тэр нэг яг юундаа хэдий мэдгүй. Ямар ч гэсэн ам бүхтэй. Угаас тэр материалын бид нар сонгохдоо бас жоохон удаан идэлх материал сонгодог бахтай айгуул. Магадгүй. Цэнхэр доргон дээлэрээ хичнээн жилж гоёлоо доо гинэ. Миний цэнхэр торгыг ярьж шиг байна те. Тэгээд дээл гэрч болно, саравчч болно, хөнжөөлж болно, хамгаалалтч болно, орч болно. Бүх зүйл бүх төрөлд ашиглаж болдог учраас дээшийг сайхан хувцас байхгүй гэдэг байсан өвөө маань. Жинхэнэ торог хизээж, хөлөргөж, хит халууцаж эсвэл дааруулдаггүй гэсэн байна. Энэ Францаас ганц цаг маань нойр хүрээд идэг, сэтгэл хорогдоод идэг. Энд 2 цаг 20 минут болоод байдаг. Үнэлэх битэй байгаа штэ үг нь. Ой нэрэ манай хин ганц цаг маань ер нь Франц дээл ер нь өмсөж байна уу? Ганц цаг нилээн дээр ингээ бичсэн байгаа. За би энийг хүргээ заяа. Охин маань зааж байгаа энэ дээр бүр бичсэн байсан юм аа. 15 настай да. Энэ хил явж байна. Энэ юм байна тэгвэл охин маань хизээ Монгол баяр болох юм бэ? Монголд цаажаа өмсмөр байна гэдгээ. Адаадад төрсөн ч гэсэндээ бяцхан охин минь тэгж хэлэхээр гой санагддгаа гэд хамгийн түрүүнд бас биччихсэн шүү. За тэгээ төгөлдөр зориг театр маань өөрөө нөгөө нэг дээлтэй хувцастай профайл зурагтай юм байна. Тэгэл дээл өмсөн профайл зурагтай хүнээ тэгээ шагнах юм уу яах юм аах гэж бичиж байна. За тэгээд дөрвөл асууя. Америкт байгаа юм шиг байсан шүү. Түрүү нөгөө нэг хаанаас гэж яхахын ануугаас гэсэн байсан шүү. Тийм үү. Тийм байсан. За. За тэгээд оюуны агчлаараа маргааш ингээд аялалд яваад өгөх юм байна. Ажилтай хотоос гараад яваад өгөх юм байна. Сайн яваарэ гэж. Бидний түүхэн дээл бол товчгүй захгүй энтрэл байсан билээ л дээ гэсэн байна. Тэгээ ганц цаг нэг настайгаасаа л дээл нэгдэг болсон. Одоо 4 хүрч байгаа бяцхан маань байна гэж байна. Нэг настайгаас нэхлэл дээл өмсч. Тэгээ дээлний үндсэнийг би бас ингэж ойлгосон. Түрүү Эркагийн хэлсэнчлэн ингээд нутгаасаа гараад явхлаэр хүн нутгаа гих тэмүүллээрээ ч гэдэг юм уу илүү их Монгол омгшлоороо ингэж омгшихыг хүсдэг. Илүү ингэж нутгийнхаа ингээд нэг өөр зүйлүүдийг ч гэдэг юм уу те өөр ингээд хадгалагдах ёстой цаашаага өвлөгдөх ёстой зүйлийг уламжлуулад ингээд өгөх гээд юм шиг санагдсан. Одоо жишээлбэл цагаан сарын баяраар өөртөө гэртээ хэвийн боовоо ингээд хийж явах жишээний те хэрвээ Монголд өөртөө байсан бол бид нар залуу гэрэл хүн чинь хийхгүй шаардлагагүй бид нар ингээд айлаар хэсэл ингээд ёс төдий ингээд өнгөрчдیں ч гэдэг юм уу ингээд өнгөрдөг хүмүүс хүний нутагт очихгүйта бүр илүү ёс төртэй хийдэг. Яг тэгдэм биш. Илүү бүх зүйлээ ингээд үндэсний ойлгодог гэх юм уу? Агуулах гэдэг юм шиг санагдсан. Тэгэхээр нөгөө хүн нэг байхгүй болсон үедээ тэр хүний тэр зүйлийн ямар үнцэнтэй гэдгийг мэдэрдэг гэдэгтээ ижилхэн байгаад идэв юм шиг байгаа. Гэтэл бид эндээ Монгол улсдаа ёстой нөгөө нэг их орондоо эрхэлж хөрвөөж байгаа хэрнээ зарим нөхцөлд бол дээлийг үндэсний хувцсыг бүр цаашлаад үндэснийг их тодтголтой хадгалж явах ёстой эдгээр зүйлсийг
байдаг л зүйл шиг бодоод өнгөрчдөг. Байдаг л зүйл. Тийм учраас за яг хөө ингээл бэжлэг. Нэг баяр услаар нэг додомцсон болоод өнгөрч хэд юм уу те. Иймэрхүү байдлаар ханддаг хүмүүс айгүй их болчиход байна л да. Гэтэл залуучууд өөр болчиход байна. Залуучууд их гоё болцсон. Гойж зогтөг болчих. Дээлнэ. Урлагийнхан маань дуунда үндэсний хэм маягаар шингээдэг болчих. Дээлтэй дуулдаг болж. Хүүхдүүд хамгийн кул харагдаж байгаа хүнээрээ дээлтэй хүнийг тодруулдаг болчих. Өөрсдөө хүртэл өөрсдийнхөө орчин үеийн хэм маягтай тааруулаад дээлийг бүр ингэж заавал шингээж өмсдөг болцсон байгаа мэдрэмжүүдийг харахаар ингээд цаг эргээд байгаа юм шиг байгаа зүйлээ улам хайрлах мэдрэмжийг залуучууд маань суралцаад байгаа мэдрэмжийг харахаар ингээд бахархал төрөөд байгаа байхгүй. Би хараа ингэдэг байхгүй. Хоёрт би нэг сони юм хэлэхэд би ингэдэм байлээ. Хувцаа ивхэхдээ би дээл ивхдэг шиг ивхдэм байлээ. Би хүүхэд байхдаа нөгөө дээл ивхийг ингээл заалгаал нэг тэгдэг штэ хүүхдүүд те. Ингээл нэг хурд аавынхаа дээл мэлийг ивхэхэд надад газраар хөглөрүүлж байгаа л ивхэн. Айгу хэцүү те. Айгу хэцүү ингээл толгооноос нь барьж байгаа. Нэг юм ингэчлэр нэгтлэн ингээд алиж. Иргэм өрөөгөө ингэж жагаад ингэж ивхдэг. Яг би тэр аргаараа цамцаа ивхдэг юм л шүү дээ. Би одоо хүртэл. Би цамцаа ингээ хоёр далаар нь ингэж хавсраад ханцууг нь нааш нь ингэж дараад тэгээд доош нь ингэж нугалж ивхдэг. Одоо хүртэл тийм амар сонио. Тэгээд манай хүүхдүүд надаас асуудаг байхгүй. Аав та яагаад буруу ивхдэг байгаа гэхээр би гайхаад гүй өксөг би ингээл ивхдэг үздэг гэсэн чинь гүйшлээ та ингээ дээж нь харуулж жагаад хоёр ханцууг нэг зөрүүлээд тэгээд доороос нь ингээд тэгээд дундуур нугалт юм ба штэ. Тэгсэн чинь би болохоор далаар нь ингэнгүүтээ дээл ивхдэг шиг ивхдэг юм байлээ. Тэгээд ягаад чи би зүгээр тэрийг бодсон. Бүр энийг бүр ингээд тренд болгоно. Манай хүүхдүүд гэр бүлээрээ манайхан бүгд ингэж ивхдэг болол те. Хүмүүс гайхаад асууж масангууд нь би Монгол байгаамаа. Аяг цайгаа барайл ингээл. Тухайтай тийм үү? Чи яагаад ингэж ивхдэг байгаа юм? Чи нааша ороод ирээ галтгоонд оруулчихсан цайгаа аяглал. Би Монгол хүн байгаамаа. Йоо, энэгээр ч аягүй төвхтэй юм биш үү? Одоо энэ түрүүнд манай заяа хэллээ шүү дээ. Залуучууд аягүй монголоор гойдог болцсон, дээлээрээ гойдог те. Манай энэ комеди клубын залуучууд дүүнер мөнөр чинь дандаа дээл мэйл яг цагаан сар магас бүгд дээлтэй гарч иж комеди гая шүү дээ. Тэгээд дээл мэйл нь янзын зохин. Гой зохин тий. За тэгээд би бас юм нэг дээл өмсдөг байхгүй. Бас юм жоохон сүүлийн үеийн тэгэл та нар харалтай энэ сахалтай нэг гадаад хүнд ч гэсэн гой зохин. Ингээд тэг годмаар алхаж яхад хүн болго ирж харна шүү дээ. Яг би эндээс нэг юм хэлэх гээд байгаа. Ер нь өмнө анх дээл ер нь яг актер сонирхдаггүй өмсдөггүй байсан байхгүй. Би хотод ирээд сонио өөрөө хөдөө амьдарч исэн мөртлөө дээл сонирхгүй байсан. Тэгмүүдээ хотод ирээд хотын энэ клуб комеди клубын залуучуудаас би дээл өмс соёлыг сурж байгаа байхгүй сонирн байгаа сте. Гой. Тэгэнгүүтээ одоо дээл сонирхдаг болсноос хойш ингээд дээл аавъя гэсэн чинь мангар үнэтэй байгаа байхгүй. Тэгэнгүүт жил болгон энэ өөртөө зориг тавьчихсан. Жил болгон нэг дээл аваад өмсөдөө. Нэг баяр наадмаар. Тэгээд юм зориг тавьчих юм бол ингээд дээл ингээд цугларах юм байлээ. Цуглуулж ягч байгаа. Үгүй яг тэгээд ядаж нэг дээлтэй гоё шүү дээ. Олон дээлтэй нэг 10 дээлтэй болчих юм ер нь болчих хэрэгтэй юм байлээ. Одоо надад бол нэг юм өмсдөг хоёр төрлийн юм баахгүй. Нэг нь дээл, нэг нь дээгүүр ингээ өмсдөг. Цамц үүтэй болчиход байгаа. Тэнгүүдээ багаар цуглуулах хэрэгтэй юм байна. Тэгвэл ингээд нэг дор гэхээр өртгөн өсчээд байгаа. Малгайтайгаа гуталтайгаа гэхээр бүр би нэг сайн хандлагаас тарсан. Тэр пост болохоор би энэ дээлээ 7 дахь жилдээ өмсөж гинэ гэдэг хүний пост байсан байхгүй юу. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр дээлийг заавал ингэж нөгөө дахин жил болгон шинээр авахта гол нь бишээ. Дээлнийхээ одоо үнэт чанарыг нь ойлгож байгаа нөхцөлд ганцхан дээлтэй ч гэсэн насаараа байж болно гэдэг утга агуулгатай пост бичсэн байсан. Гэхдээ би эрэгтэй хүнийг олон дээлтэй байгаасаа гэж хүсдэг. Тэр нь яадаг вэ гэхээр манай аав за одоо нэг ах нар ч гэдэг юм уу те эрэгтэй хүн бүр тэр тусмаа ингэж тэрэн дээр акцент өгдөг юм байл л те. Ааваасаа дээл өвлөж авах тэр мэдрэмж нь. Ой, наа чи бүр 14 нас мас гэдэг юм байл шүү дээ. Тийм. Юу нөгөө нэг 13 насны дом мом гэж яриад байдаг шүү дээ. Тэгтээ бас нэг янз янз юм яад юм шиг. Тэгэнгүүт тэр чинь юу яадаг байхгүй юу? Ааваасаа ингэж дээл өвлөж авах мэдрэмж нь ингээд бүр өөрлөлтөө айгүй өөр юм шиг байгаа. Тэгээд тэр дээллийг ингээд хүүхэд нь ингээд авж байгаа мэдрэмж бас нэг айгүй гоё яагаад байна шүү дээ. Өгж байгаа аав нь ч гэсэнтэй гоё яагаад байна. Тийм учраас би нэг ирчүүдийг ядахтаа хөвгүүдийнхэн тоогоор ятгахтаа дээлтэй байгаасаа 10 ч юу юм бэ? Ядаж 4 5 дээлтэй тий. Одоо жишээлбэл хэнийг очрог бол би 4 дээлтэй. За өөртөө нэгтээ 5 дээлтэй байгаасаа гэж хүсэж жишээний. Эркэг бол нэг 3 дээлтэй байгаасаа гэж хүсэж жишээний. Надад гоё юм бэ. Тий хүүхдийн тоогоор тийм ээ. Хүүгүүдийнхэн тоогоор гэж ярьж байгаа байхгүй би. Би өөртөө нэгийг авч үлдээд нөгөө хоёртоо нэгийг өгнө шүү дээ. Тий. Өөртөө нэгийг авч үлдээд. Өөрийнхөө харьцмаар өөрөө өмсдгөө өгч шүү дээ. Өөрөө өмсдгөө л өмсч. Тэр хоёр бол өмсөх нь хамаагүй шүү дээ. Зарим нь өмсдөг, зарим нь хадгалдаг гэл ингээл нэг осондоо өв юм байна л та.
өвлөгдөж ирж байгаа өв гэдэг утгаараа түүнийг хүндэтгэж хүлээж авд юм байна. Ямар нэгэн шашин ёс заншилтай ерөөсөө холбоотой биш. Та бид нар Монгол хүн юм бол заавал нэг өмсдөг дээлтэй байх хэрэгтэй байхгүй юу? Бид нар бүр заавал нэг бол байх хэрэгтэй. Тэгээд тэрнээс дээшээ байх тусмаа сайн, би бүр олон байх тусмаа сайн, болж игэл бүр өдөр тутамдаа ч өмсдөг байвал бүр сайн гэж бодчих. Ялангуяа нөгөө урлагийн хүмүүс чинь яг одоо ингээд тайзны энд очно хөтлөлтийн те юм ярина тэгэнгүүт ингээд яг дээл өмсөж ирэх юм уу заадаг байхгүй цаанаасаа тийм янз янз ивэнтүүд болно шүү дээ. Тэгэхээр дээл бол дор ээж нэг надад бол 4 5 хэрэгтэй байгаа юм аа. Одоо бол яг нэг хагас дээр яваад байгаа. Тэгээ тайзны дээл бол бас өөр өнө зү. Арай илүү гоё арай жоохон чимэглэл мэмгэлтэй. Нүсэр харагдах бүс мүсээр ч өөр өгч юм уу те. Тэгэнгүүт ийм дээлийг хамгийн хүндтэй бэлэг болгож өгдөг. Би нэрээ дээл нэрээ нилээд юм бэлгэлцсэн байлээ. Зарим хүнд дээлийн гэд хийлгээд яг биеийнхээ арзмаар нь хийлгэж өгдөг болвол зарим хүнд болохоор торог өгдөг. Одоо жишээлбэл бэр гуйх ёсон биш үү? Бэр гуйх ёсон дээр чин бэрээ гуйж байгаа айлынхан одоо тэр настангуудад дээлийн торог өгж явах жишээ. Тэгдэг. Тэр нь яаж байгаа цагаан сараар одоо нөгөө хамгийн өндөр настай хүмүүстээ дээлийн торог өгдөг штэ. Эн чин өөрөө цаанаасаа бүр ямар утга учиртай вэ гэдгийг нь харуулдаг гэсэн үг байхгүй юу? Дээл гэдэг нь зүгээр ингээд ингэдэг зүйл биш юм аа. Дээл гэдэг бол бидний хувьд ингээд орой дээрээ залдаг зүйл юм аа. Бусдыг хүндлэхтэй, бусдыг хүндэлж байгаа тэр хүний баг нэрийн хуудас болохоор зүйл бол тухайн хүний одоо өмсөж байгаа дээл байгаа даа штэ. Би хараа 3 хүнд дээл бэлгэлсэн байлээ. Тэгсэн чинь тэр 3 хүн яг бүр иж бүрэн дээл юм урт. Ваа. Тэгснэ тэр дээл нь хараа гуруула шар 3 Америкт бэлгэлсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөөд чи өмсөхгүй л байх л да. Өмсөн штэ. Хаач өмсөхгүй бол би мэдэхгүй л өмсөж үзэн штэ. Тэгж ярих юм бол гадаадууд гадны хүмүүс Монгол дээл өмсөх айгуу дуртай байдаг гэж байна. Тэрийг нь бодоод өгчихгүй би. Өмсгөл нь ингээд эвтэйхэн, өмсгөд эвтэйхэн. За одоо тэгээд тэр нөгөө загвар хийцэн бас сонирхол татж байгаа гэсэн үг штэ. Нөхдүүд Монголд ирэхдээ өмсөж ирэн тэрийг. Өмсөж ирэн штэ. Харахаар нэг алей юм харагданаа заримдаа. Гэтэ би ингээд нэг гоё ингээд харахаар нэг инээд хөрмөрч юм шиг мөртлөө ингээд нэг гоё юм мэдрэмж төрөөд идэх байхгүй. Ягаад ч нэг юм усын уусан бол усын дагж байгаа гэдэг. Надад зориулаад ингээд өмсөөд ингээ бодохоор намайг нэг ингэж гоё хүндж байгаа мэдрэмж авдаг. Яг тэр мэдрэмжийн ч бас нэг комент байна. За. Манай ганц згийн комент байна. Эмээ маань гадаад явах гэж байхад өөрийн өмсөж байсан хантаазаа өгч явуулсан. Нандинаад хадгалж байсан чинь охин маань нэхэж ирээд л өмссөн. За тэр үед ээж маань их л уйлсан даа гэж. Стогой мэдрэмж ухаан энэ бол. Өвлөгдөн, уламжлагдан ингэж өв үлдээн гэдэг чинь бүр айгу гоё яагаад байгаа байхгүй. Бид нар өнөөдөр зөвхөн за яг хөө ингэ дээлийн талаар яриад өнгөрье гэж бас хүсээгүй байхгүй юу. Бид нар харуул зан гэж ярьж байгаа. Харуул зан гэдэг маань Монгол үндэстнийхэн хамгаалж болох, хайрлаж болох, бас түгээн дэлгэрүүлж болох, өвлүүлж, уламжлуулж болох зүйлүүдийн талаар ярьж байгаа. Түүний нэг жишээ бол яхаа хараагүй үндэсний хувцас байгаа. Тэгээ үндэсний хувцсыг бид үр хүүхдүүдтэй өвлүүлж өгөх нь за тэгээд үндэсний ингээд энэ харагдах байдал, за үндэсний хувцас гадна тэр хүний нэг мэдрэмж яагаад байгаа байхгүй юу? Нарийн тэр хүндрэллийн мэдрэмж, би биенийг ойлгож байгаа, би биентэйгээ харилцаж байгаа, би биенийгээ ингээд нэг хүндэлж байгаа мэдрэмж гэдэг бол үнэхээр гоё яагаад байгаа. Тэр мэдрэмж нь хүний амьдрал дээр ингээд гарч ирж байгааг яриад байгаа гэсэн үг байхгүй юу? Яг үнэ. За, Сингапур дахь Монголын одоо манай Жунда гэж Сингад байдаг шүү дээ. Сингапур дахь Монголын анхны элчин сайдын ундрах эгч маань миний хурмаар өөрийнхөө цэнхэр дээлийг бэлгэлж байсан надад гинэ. Вау. За гоё байна. За үргэлжлүүлээд Монгол захта тийм хүүдий гарсан байна гинэ. Нөгөө малгайтай цамц Монгол захтаагаар гарсан байлээ гэж. Бас ийм гоё шинэ орчин үеийн шийдлүүд бас байлаа. Сувд ундрахын комент хүргээгүй шүү дээ. Дээлний ингэртэй урт шагаа хүрсэн хойноо юм уу гуйн дээр оноотой тийм загварын дээл төгсөлтийн баяраараа өмсдөг байсан. Тэрийг л ярих яриад ах шиг байна. Оноотой дээлийг л яриад байгаа юм байна тийм үү? Ингээд нөгөө ямар нэгэн байдлаар ийм нэг бүссэн мөсгүй ч юм уу тийм. Яг. Одоо яг орж иж байна. Бүсгүй урт үргэлжилсэн юм нэг нарийнхан нэг талтай оноотой. Эсвэл хойдолтой ч юм уу. Эсвэл бүр зарим нь урталтай ч оноотой. Яг нэг юм хятад мэдрэмж төрүүлээд байгаа. Дээл нь бол ийм юутэй. Тэгсэн энэ дээр нэг юм сонир хээтэй юм шиг нэг юм юутай. Энэ талдаа бол ийм цагтай агаад байгаа. Тэгээд янз ханцуутай байгаа ханцууч байдаг. Тийм. Одоо энэ харагдаж яг муу. Угаасаа хонхны баярын үеэр ийм зураг үзүүлээл дээлээ захиалдаг байсан. Яг хөргидөө. Энэ мөн шүү. Энэ яг хятад загвар байгаа байхгүй юу? Тий.
Тэгээ яг тэрийг тэгхтээ тэгээ сүүлдээ ингээ бас өөрчилж байгаа шүү дээ. Манайхан тэгтээ гоё болгоцсон. Дээл өмсөх ёстой байна гэж ингээ бодоод байна шүү дээ тий. Одоо нэг ийм залуу байдаг юм байна. Манай нэг зулаана гэдэг. Тэр хотод амьдардаг. Өөрөө бүр янз юм хүннүү үеийн дээл өмсдөг. Тэгээ ганцхан тийм нэг дээлтэй байхгүй. Тэгээ тэрийг л зөвхөн өмсч яв. Тэнгүүд эндээс нэг мөн чанар гарч ирсэн. Нэг дээлтэй байхад илүү олон ингээ хувц солихгүй, хувцанд мөнгө зарлахдаггүй, дан дээлээ өмсч амьдардаг байхгүй одоо. Одоо Монгол гутал нь айгүй хөнкөө юм гутал хийцээ Монгол хийцтэй. Дээлтэй бас өмд хийцсэн. Тэгээ тэр идэгээл өмсөө явна. Тэгээ угаачин. Тэгээд дахиад өмсөөл яваад байна. Тэнгүүд тэрийг нь хүмүүс уулцсан хүн болгоно нь нэг говцаал Монгол дээлчин ер нь л нэг говцаал дахин нэг дээлээ дахин өмсөд байгааг гэж хүн хардггүй гэж ш. Харин тийм онцлогтой юм байна тий нэрээ. Хардггүй. Дахин өөр шинэлэг харагдах юм шүү дээ. Харин тий зүгээр ингээ говц өмсөх юм бол нэг говцоо өмсөд байл нэг говцоо өмсөд байл гэж харагдах юм бэл. Тийм даваа талтай юм байл шүү. Харагдцаасаа тий. Ээжтэйгээ нийлж багчуудаа дээл хийж байсан гэд ганццэг маань битсэн байна. Эрка хөгийн баг гинэ. Энэ яасан юм болоо. Гөө нөгөө нэг туяагчтай 100 таармааргүй юм байна гэсэн. Нэрээ тэр яриа болсон шүү дээ тий. Нэ. За битүүндээ шүнжин ээжтэйгээ хамт ойсон доо гэж шүү. Тэр нөгөө нэг багчуудаа дээл хийж өгснөө. Секси юм аа тий. Йоо, бэж. Их нэртэй хэлий да. Миний хайр ингээ хүмүүс чинь ингээ чармаа байд юм биш үү? Дээлэн дотроо. Гэтэ тэгдгүү мүү? Тэгдгүү мүү? Юу? Юу гэсэн үг юм бэ? Зуны миний бодлыг угаагач. Нэгэн тэрлэг мэрлэгээ бол чар бол өмснө шүү дээ. Гэх юм уу нэрээ? Тэгэхгүй тэгээ хувцсан дээр давхуулж өмсөх юм уу? Би бол давхарлаад өмсчихдээ шүү дээ. Нөгөө туранхан болохоор. Гэхдээ та нар угаасаа шалдан өмсөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэр доогуур магуураа заавалч өмд өмсөн шүү дээ. Бид нар ч юм бол доогуураа ингээл чармаал байна шүү дээ. Амар юм бэ. За. Наач их гоё юм бэ. Чулуу. Би тэр дээлнийхээ дотрыг нь 2 удаа сольсон. Торг нь хിവэрэл байгаа гэсэн байна. Аа. За тэгээ нөгөө ирчүүд нөгөө нэг тояагчтай таарлахгүй л гин. За Facebook-т дээлтэй зураг хийнэ гинэ манай мөнхөө. Гоё. За мөнхөө ингэсэн бэлээ. Тэр дээлтэй зураг хийнэ гэдэг нь 5 сарын 28-нд аав ээжтэйгээ хамтдаа дээлтэй зураг авахуулна гинэ Сүхбаатарын талбай дээр. За. Тийм тэгэхээр битсэн байлээ энэ коммент. Дээлтэй монголчин хизээлээ 28 юм болов? Харин дээлтэй монгол хизээ болдог гэлээ сая одоо нэг ойрхон болох хэвээр доо. За тэгээд инэр жавхлан дээлтэй байдаг л даа гэсэн. Тэгдэг. Хос дээлтэй зургаараа хайрын өргөдөө ярьслага өгч байлаа. Сайхан дурсамжаа гэсэн байна манай ганц цэцэг. Ой. За тэгээд миний найз за сайн яваад ирээрэй гэсэн бол Сингапурт гэд ингээ ярьсан тий. Ярьсан. Тэр доороос одоо Noiko-гийн комментиг уншия. Энгийн дээлийг өөрсдөө хийгээд сурчхул их амархан юм байлээ гинэ. Бас нэг омогшил ч юм уу уламжлал эр хүн ааваасаа эм хүн ээжээсээ өвлөж өгөхөөр дээлээ бэлдэх бас яг л Европ хувцс шиг өмсөх зорилго нь өөр учраас гангалах гэдэг утгаасаа биш зориултаас нь шалтгаалаад 10 дотор байвал гинэ. 10-ын дотор байвал их зүгээр юм уу гэж. Тийм байна тий. Нэг асуулт асуух гээд түрүүнд энэ бас манай ганаас өгчин асуугаад чармаа өмсдөг гэдэг шүү дээ тий. Гаагатай өмснө үстэй ер нь бол тий. Үгүй шүү дээ. Бүр чармаа өмсдөг. Бүр л яаш штэ. Балаараа ямар юу энэ дээр амар акцент байгаа. Угаасаа эмгтээчүүд чинь дотор хувцас өмсөөл тэгэл чармаа өмсөн штэ. Чармаа гэхэр чи би нөө буруу ойлгоод. Гэхдээ чи бид хоёр одоо ганц өмсдөг хувцал тэр болохоор чи тэрийг бодоод байл та. Балаараа тий. За туяагч миний аав бурхан болохоосоо өмнө миний ханд нэг дээлээ өгсөн байдгаа. Аав маань нөхрийг минь бодвол өндөр хүн байсан. Таарахгүйч авдартай нандинаж хадгалж байсан ч одоо том хүү минь хөдөө гадаа явхад яг таарч өмсснийг нь харах үнэхээр сайхан байсан гэсэн. Тэгээ яг энэ гоё юм аа нэрээ. Энэ мэдрэмжүүд бол үнэхээр гоё штэ. За тэгээд баруун талд дээлийн торог бэлгэлдэг эхийн сүг гэж хүндэлж өгдөг шүү гэсэн байна. За. Нэг хэсэг дээлийн загвартаа күүртэг байгаад байсан штэ. Тэр бас гоё байсан. Тэр бол гоё өглөө. Одоо бүр 2-3 болцсон байлээ. Тийм, янз их. Аав маань хатлан тэргээ 2-3 янз бүрийн гарцсан байлээ. Аав маань дээлийг өдөр бүр өмсдөг штэ гэсэн байна. За тэгээд туяа агчил чийшүүл гэсэн байна. Угаасаа л тэгдэг штэ. Тэ туяа агч. За. Гоё. Ганаас өгчгийн комментиг алгаслаа гэдэг. Албан ёсоор мэдээгүй. Тэгж ярих юм бол хувьсгалаас өмнө бандажны сураг бол байгаагүй шүү. Байгаагүй. Бандаж гэж юу лээ? Одоо ч сураггүй шүү дээ. Өнөөдрийн харуул зангаар миний уг нь бэлдэж ирсэн зүйл бол ийм олон хуудас байсан байхгүй юу? Та нар ингээд самраад хүний самраагүй яг чигээр явж байгаа байхгүй юу? Яг чигээр яваад байгаа байхгүй та нар. Үгүй самраагүй. Хазаасан бол заяа энийг унших байсан. Уншихгүй. Би цаас уншдгүй. Заяа чаас уншдгүй. Яах гэдэг юм. Яг одоо ингээд өнөөдөр тэгтээ гой гой юмыг авлаа шүү дээ тий.
Манай үндэсний дээл одоогоор бол ЮНЕСКОд бүртгэгдээгүй байгаа үндэсний өв соёлоор яг тийм бүртгэгдэх шатандаач гэдэг юм уу те ингээд үргэлжлээд одоо ч гэсэн үргэлжилсээр л яваа 2013 оноос хойш үзэлдэж байгаа гэсэн. Тэгээ энэ дотор ч бас ингээд янз янз бол бэдийн байна. Ингэдэм байлээ шүү манайхаа. Яг ингээд Монголд ингээд нэг хэсэг ингээд дэлхийн талыг эзэгнжсэн учраас бидний соёл ингээд айгүй их юм тарцсан. Тэгээ тарцсан учраас ингээд олон үндэстэнд өөрсдийнх нь соёл юм шиг үлдсэн юмнууд их байдаг. Жишээлбэл дээл, морин хуур, одоо хөөми, Монгол банхар гэл одоо олон юмнууд байна. Иннээс зарим нэг улсууд нь одоо аль хэдийн өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлээд эхэлсэн юм байлээ. Жишээлбэл морин хуурыг жишээлбэл хятад өмнө зүг рүү бүртгүүлээд эхэлсэн байгаа байхгүй юу? Одоо манайд ядаж дээл мэлээ аваад үлдчихмээр шүү дээ. Тэгээ би бол хараа дээлэн дээр энэ малгайдлахаа өмсгтөө би бас нэг жоохон Монгол малгайцлага гэж байдаг бол сайхан өмсмөр байгаа. Монгол гэрийг бас нэг асуудал гараад ирсэн нэг өөр. Харин тийм. Одоо янз янзын газруудаар явж байгаа. Бид хамгаалах ёстой зүйлээ хамгаалмаар байна. Бид магадгүй хамгаалахгүй зүгээр л байдаг шүү дээ. Ингийн үзэгдэл гэж явж итэл хин нэгэн чухлыг нь мэдрээд хамгаалах орлого хийгээд хамгаалаад аваад булаачи гэдэг орлого хийчихвэ. Бид өдөр тутамдаа өөрсдөө Монгол улсынхаа үндэснийхээ харуул занд байх ёстой шүү гэдэг үгээр энэ өдрийн харуул зангаа өндөрлөж байна. Өнөөдрийн Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизо ажиллаа. Дараагийн харуул зангаар би эмээгийнхэн дээлийг өмсөж гарч ирнэ. Манай хоёр ч гэсэн сайхан дээлээ өмсөж. Тэгин би дараагийн юун дээр яг цамцаа өмсөд ирнэ гоё. Ааха. Ингээд урайгаа хэлээд өндөрлцгөө. 1 2 3 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Өнөөдрөөс эхлэн юуг хамгаалах вэ гэдгээс бүх зүйл эхэлнэ. Үнцнээ хамгаалж чадсан хүн л жинхэнэ ялалтыг байгуулдаг. Алдаж болохгүй зүйлсийнхээ төлөө зогсож чадсан түүхэл үлддэг. Өнөөдөр та юу хамгаалав? Маргааш та юуг алдалгүй авч үлдэх вэ? Санаж яв. Та бол харуул занг. Их орон танаас эхэлдэг. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио